Үрчүүн хүрдний маань нэг онцлог нь юу гэхээр үнэрийг ялгаруулдаг өөрөөс. Энэ бол үнэрийн долгион ялгаруулж байгаа. Тэгэхээр бид нар хүн болгоноос тэр үнэрчж байгаа үнэрийг яг үндэ хаанаас гараад өнөхөр тухайн хүний өөрийнх нь үрчүүн хүрдэг. Үрчүүн хүрдэл энэ үнэрийг зохицуулж идэг хэсэг байна. Гэхдээ энийг хүн удирдах болно. Удирдаад хүн өөрөөсөө хүсэж байгаа үнэрийг гаргаж болно. Гэвч энэ яадаг гэхээр тэр сөрөг эрчимд буюу бидний өөрсдийн нөгөө одоо хараал муу зүйлтэй энтэй холбогдоод ирэхээр бохир үнэр ялгардаг. Муу үнэр ялгардаг. Тэгэхээр бид нөгөө монголчууд ярьдаг хүний үнэргүү гэдэг. Тийм. Энэ хүний үнэрийг юугаар хаанаас ялгаад байгаа нөхөр үрчүүрд. Эндээс бид өөрсдийнхөө тэр сэтгэл зүй тэр одоо альва тэр хүний сэтгэлд байгаа муу мухай зүйл чинь доошоо үрчүүн хүрдэнд очихороо биенээс тэр муухай үнэр ялгаруулж байгаа. Сайн мэцхан сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргэе. Хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За хөтөж подкаст энэний өмнөх 3 дугаарыг аялагч бясалгалын багш Мижид Самдантай одоо бясалгалын тухай, тэрэнгийн тухай, за ер нь төрөл авалт гэж юу байдгүй, лус савдгийн тухай ойлголт гэдэг энэ хүрээнд ярилцсан бол энэ удаа 4 дахь дугаараа хийхгээ сууж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. Эхний 3 дугааруудыг сая дистралаар нь хэлсэн. Эхний бит хоёрын ярилцлага бол тэрэнгийн сэтгэл зүй байсан. Хүн болгон стан сэтгэлдээ хэлээд бүгдээрээ сонсцсон болов уу гэж бодож байна. Тэгээ магадгүй энэ подкастыг, энэ дугаарыг анх удаагаатаа сонсож байгаа бол өмнө нь 3 цуврал хийсэн байгаа. Хөгтөнгөр радиогийн листен дотроос хөтлөгч аймаа гэд хайгаад сонсох боломж бас байгаа шүү. За 2 дахь дугаар төрөл авах гэж юу юм бэ? Үйл өөрийн тухай гэд хүн болгон сонсдог. Тэгсэн хэрнээ дор бүрний эргэлзээтэй байсан, ийм зэтэй байсан. За яг энэний өмнөх дугаар гарчиг нь бол их жоохон сүрдүүлмээр гарчигтай байсан боловч дэв гэж юу нь юу байдгүй, лус авдаг юу байдгүй. Тэгээ ярилцлагын одоо бит хоёр өгөх гэж байгаа зорилго ер нь дотоод сэтгэлээ хүн тайван байлгая, бусдад гим хоортой биш бай. За цаашаалах юм бол энэ орчлон ертөнцийн зүй тогтол тэнцвэр гэж юу нь юу байдаг тухай гэд ингээд ярилцаад сонсогчтойхон хүсэлтээр 4 дахь дугаараа хийх гээд ярилцах гээд ингээд сууж байгаа нь энэ юм аа. За тэгээд сонгож үзэж байгаа энийг оршил урттай болж байгаа өнөөдөр сонгож сонсож байгаа үзэж байгаа хүмүүсийн хувьд яг энэ чиглэлийг сонирхдог, магадгүй судалдаг болоод ороод ирсэн байгаа болов уу гэж бодож байгаа. Ингээд үргэлжлүүлээд сонсож байгаа болов уу гэж найдаж байгаа. За одоо бол 7 хүрдний тухай анх нэвтрүүлгээ хийж байхдаа би хэлжсэн шүү дээ. Энэ тухай ойлголт хомсгон учраас би өөрөө мэдэж авъя, өөрөө тодруулъя гэж бодоод энэ сэдвийг хүндсэн юм а гэдэгтэй яг л адилхан. 7 хүрдгээд одоо миний ойлгож байгаагаар одоо хүний биед байдаг сэтгэл зүй идэрхтэй хариуцдаг юм бүрэн бүтэн байж ах хэвээр сэвтээг байх хэвээр юм энерги гэж би ойлгоод байгаа. Тэгээд 7 хүрд гэж яг юу юм бэ? Энэ хүний биед ямар нөлөө үзүүлдэг юм бэ? Одоо сэвтүүл яадын, сэвтэн гэдэг нь яадгийн ямар шинж тэмдэг илэрдэггүй гэл ерөнхий ойлголтыг авмаар байна. Ихний хэлжинтэй. За тийм. Хүний 7 хүрд бол яг тухайн хүнийг өөрийнх нь сэтгэл зүй болон бие махбод эрүүл мэндийг илтгэж идэг. Яг юм үндсэн 7 гарчиг ба. Тэгэхээр хүнийг өөрийг нь юу гэж хэлж болох вэ гэхээр өөрийг нь бүтэн нэг ном байна гэж үзвэл тухайн хүнд ийм 7 яг ийм гол гарчиг байна гэсэн үг. Энэ 7 гарчиг цаашаа яаж задардаг вэ гэхээр 108 дэд гарчиг бол задарна гэсэн үг. Тэгэхээр энэгээр бид нар жишээлж тухайн хүнийг ойлгож, уншиж, таньж мэдж болно гэсэн үг. Тэгэхээр хүн болгонд өөрөөр хэлбэл 108 гарчиг байгаа гэсэн үг. Тэгэхээр эндээс бидний энэ амьдралд энэ 7 гарчиг нь хамгийн чухал байна. Энэ бол 7 хүрд. Тэгэхээр энэ маань яг тэнцвэртэй зөв явж байж хүний амьдралын тэр зам мөр заяа тэр ажил амьдрал бүх зүйл нь ийм тогтвортой балансаа барьж явж байдаг. Гэвч энийг бас цааш нь илүү хөгжүүлэх юм бол хүний амьдралын тэр өөрөөс нь гарч чадангүй тэр их хүчтэй энергиуд тэр их амьдралын өшөө ахаад цааш нь маш олон боломжийг нээх боломжтой. Эсвэргээрээ энийхээ яг буруу хөгжүүлээд буруу тийш нь залж авч явах юм бол энэ маань яадаг вэ гэхээр хүний амьдралыг уламд ортуулж идэг. Тэгэхээр хүн бол өөрийн гэсэн юм хүн болгонд байгаа 7 үндсэн бие махбодын энергийг хариуцсан том эсгүүтэй. Хоёлаа ярьж эхэлж байхад за бясалгал хүн болгоно л одоо бясалгалын тухай боддог, судалдаг, сэтгэл жоохон тавгүй болоод ирэхээр за нэг бясалгалд явчих та гэдг нь энгийн үзэгдэл болчихжээ. Нэг л мэдгэд бясалгал яг л нөгөө бид нартай ойрхон байсан юм шиг ийм болцсон байна. Тэгээд одоо энэ 7 хүрдийг
хэдийнээс аль улсаас гаралтай вэ? Он цагийн хувьд хаах нь хавцаа гэж яригддаг бол энэ нь одоо манад шүү дээ тийм ээ. Бид нар монголчууд яг ингэ сонирхож хичээллэж судалж эхлээд хэдийн хугацаа өнгөрсөн бэ? Тэгээ энэ бол жишээ нь барууныхан бол энийг аягүй сүулт хүлээн зөвшөөрч эхэлж байгаа. Гэтэл энэ дорн дахинд энэ бол бүр эртнээсээ дорн дахинд анх үүссэн тэр хүмүүс нээж таньж мэдсэн зүйлүүд байна. Тэгээ энэ дэр юу гэхээр яг эртний энэтхээс их улбаа өсөлттэй. Эртний энэтхчүүд энэ амьдралын яг энэ мөн чанар утгыг таньж мэдэх гэж аягүй хичээдэг гэсэн хүмүүс. Тэгэд энэтхэг хүнээс нэг л асуулт асуух хангалттай байдаг. Таны амьдралын зорилго юу гэж? Энэтхэг хүн болгон нэг л хариулт хэлдэг. Үнэн гэж хэлдэг. Үнэн гэж юу гэхээр би яг амьдралыг байгаа зүйлийг байгаагаар нь таньж мэдмээр байна. Яг амьдралд бидний мэдэж чаддгүй тэр нууц үнэн тайлгдчихгүй энэ бүхнийг би мэдмээр байна гэсэн юм утгатай. Тэгэхээр энэ 7 хүрдний тухай энэ мэдлэг бол эртний эдгээс үүссэн тэр ард түмний нээж олж харсан зүйл байна. Тэгэхээр хүний амьдралд энэ 7 хүрд бас ямар утгатай вэ гэхээр яг бид нэр тэр үнэн гэдэг зүйлтэй ойртуулж өгдөг. Бидний дотор байгаа тэр өөрөө үнэн. Энэ яг үнэн гэдгийг яг юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр ямар нэгэн шашнаас ангид ойлгох хэрэгтэй. Энийг ямар нэгэн тийм шашны үзэс суртал биш. Бид яг амьдралыг байгаа ямиг байгаагаар нь л олж харах хэрэгтэй. Тэгэл болов. Энд бидний хүрд маань тусалж идэг. Бид энэ хүрдээ нээж, идэвхжүүлж ажилласнаар давхар эдрийгээ хооронд нь холбосноор энэ бүх дараагийн шатны тэр ойлголт, мэдлгүүдийг өөрөө таньж мэдэх юм. Энд маань яг хин нэгэн хүн гэж зааж зөвлөж тусалж болно. Гэвч эцсийн тэр үр дүнг хүн өөрөө олж авдаг. Өөрөө тэрийг таньж мэдэж ойлгож ухаардаг. Манад орж ирсэн цаг хугацааны хувьд одоо бясалгал гэдээсэн чинь би бас саяхан л бодож байгаа. Нэрээ хэдийнээс эхлээ бид нар бясалгалыг их хайхтар сонирхдаг болчихоо хэзээ юм болоо гэж бодсон. Гэтэл монголчуудын бас нэг онцлог байна. Дэлхийд дахинд ингээд түгээс нэгтгэх ард түмэн байгаа боловч монголчууд өөрсдөө яг энэ бүр үүсэл гарлынхаа бүр анхан шатнаас эхлээд монгол хүн үнийг бас ойлгож таньж мэдчихсэн. Тэгээ энэ 7 хүрттэй бас нэг адилхан зүй тогтлоо. Энэ бол шанаг долоод. Эрт дээрүүд хүн монгол хүн ингээд өөрийнхөө дотор байгаа 7 хүртийг олж харахаас өмнө эхлээд тэнгэрт байгаа 7 шанагоод харсан. Энийн цаана ямар нэгэн учир шалтгаан байна. Тэр 7-оод тэ энэ 7 яг юу гэлтгээд байна гэж. Тэгээ эндээс хүний нөгөө нэг танин мэдэх тэр сониуч зам хөдлөөд өөрийгөө хөгжүүлэх алхам болсон. Тэгэхээр монгол хүний хувьд анх 7 хүрдийг таних тэр их суурь нь тэнгэрт байгаа шанаг 7-оос үүсэлтэй. Эндээс хүн өөрөө эхлээд яагаад тэр 7 шанагоод 7-од харсан бэ гэхээр гал байхгүйс учраас. Хүн төрөлхтөө ингээд галыг нээхээс өмнө эртний тэр Монголын одоо энэ газар нутаг дээр Алтай хангаан энэ газар нутаг дээр монгол хүн анх амьдарч байхад мэдээж бас яг нэг гал үүсгэхээс өмнө яасан бэ гэхээр энэ ард түмэн ингээд шүн гэрэлтдэг зорын ганц зүйлийг л хардаг гэсэн. Энэ нь од руу хараад тэндээс үүний цаана ямар нэгэн танин мэдэх те учир шалтгаан байна. Яагаад энэ хэлцаадаг таньж мэдэх гэж оролцсон. Тэгээ энэ танин мэдэх нь өөрөө хүнийг хөгжүүлээд галыг анх үүсгэсэн байдаг. Тэгэхээр монгол хүнд нэг бас нэг яг өнөөдрийг одоо болтол дамжиж ирсэн бас нэг гой сайхан уламжлал. Энэ юу гэхээр эцгээсээ гал таслаж авдаг. Тэгэхээр энэ гал таслах ёс нь бас яг энэ үеэс үүсэлтэй монголчуудын эртний заншил. Тухайн үед тэр галыг үүсгэснээр ард түмэн яасан бэхээр энэ өөрөө тухайн хамгийн үнэт одоо хэрэгсэл болсон юм. Хоорондоо арилжиж болдог, хоорондоо галаар нанаамаа идэг гэсэн. Тэгээ энэ нь монголчуудын яг энэ өнөөдрийг хүртэл энэ ёс заншил гал таслах гэдэг ёсоор үлдсэн. Гэхдээ эндээс юу хэлэх гээд юм гэхээр хүний тэр ухамсарын хөгжил, тэр ухамсарын өөрийгөө таньж мэдэж тэр шинээр ямиг зохион бүтээж тэр шинээр нээлт хийж байгаа энэ бүх ухамсар чинь энэ танин мэдхүйтэй холбоотой өөрийгөө таньж мэдгээс гэсэн. Тэгэхээр энэ тэр танин мэдхүйг энэ яг 7 хүрдний маань хамгийн дээдлийн орой хэсгүүд ба мэлмийн хүрд, оройн хүрд. Тэгэхээр эндээс энэ танин мэдхүйгээр тэгж таньж өөр хэлбэл тайлж тэр нууцыг тайлж мэдэж энийг өөрөө гаргаж авсан байна.
Тэгэхээр монголчуудын хувьд энэ 7 хүртний ойлголт бол бүр яг гал үсгэхээс өмнө байсан ойлголт. За тэгэхээр өнөөдрийн тогтож ярих гээд байгаа 7 хүрд бол яг монголчуудын хувьд бол ийм улбаатай байх нэ. За одоо ингээд амьдралд ойрхон энгийн шүүлээд болж өгвөл жишээтэйгээр хүрдийг тус бүрт нь хэлж өгөөч. Дээрээсээ эхэлдэггүй одоо доороосоо эхэлж тайлбарлагддаггүй. Монголчуудын нэг монгол хүн болгонд байдаг нэг юм бас цаан чанар бидэрт байдаг. Бид аливаа зүйлийг эхлэхдээ дээрээс эхлэхийг хүсдэг. Гэвч аливаа зүйл дандаа доороос эхэлдэг. Мөн чанар бид нар доороос нь дээшээ ахиж дэвших хэрэгтэй. Тэгэхээр яг хүрд маань бас энэ ойлголттой адилхан. Бид хүрд доороос эхэлдэг. Дээрээс биш. Яг тэгэхээр доод хүрд нь эхэлж нээгдэж, таньж мэдэж түүнийг нээснээр дээшээгээ энэ гарц нь нэгддэг. Дээрээсээ эхэлж нээгээд доошоо ихэх боломжгүй. Яг тэгэхээр энэ доод суур чинь өөрөө бидний яг энэ суур эхлэл байгаа ухамсар юм. Тэгэхээр хамгийн эхлээд үндэс хүрд. Үндэс хүрд бол яг энэ газрын доод эрчимтэй холбогддог хүрд маань. Тэгэхээр бясалгал дээр болохоор ингээд бид нар завилж суугаад яг тэ ар нуруу тэр одоо арцэг хэсгэр газар ингээд бат бөх суудаг. Энд маань болохоор яг тэр ахар сүүлэн дээр бидний тэр үндэс хүрд оршиж байна. Тэгээ энэ маань өөрөө яг антин шиг газрын эрчимтэй холбогдох боломжтой. Тэгээ энэ холбоос юу хийдэг вэ гэхээр бидний тэр нөгөө амьдралын тэр байглаас авдаг эрчим энерги доод тэр эрүүл тэр нөхөн төлж тэр энергийг авч яадаг газар эрчим. Энийг хэлж нэдэг. Тэгэхээр энэ бол бүр хамгийн доороосоо эхэлж байгаа бидний яг уул суур үндэс нь. Тэгээ эндээс юу хэлж ийнэ вэхээр яг тэр шинээр үндэслэж ургаж байгаа тэр нохоо шиг цэцэг шиг доороосоо эхэлж ургаж дээшээ төлж өндөрт хүрдэг. Тэгэхээр хамгийн доод тэр үндэс хүрд бол хүний байгальтай холбогддог. Бясалгал хийж явахдаа газрын эрчимтэй холбогддог гэсэн. Дараах нь юу гэхээр үржигүрд. Энэ бол 2 дахь хүрд үржигүрд. Тэгэд энэ их чухал. Энэ хүний амьдралын тэр хайр дурлал, гэр бүл, харилцаанд бүр маш хүчтэй нөлөөлдөг. Бид эхлээд байглаас тэр эрүүл эрчим энерги аваад дараа нь түүнийгээ өөрсдийнхөө харилцаанд ашиглаж болдог. Харилцаа буюу хайр дурлал, тэгээ бие биендээ гарч байгаа тэр сэтгэл ба гэвч үржигүн хүрдний маань нэг онцлог нь юу гэхээр үнэрийг ялгаруулдаг өөрөөс. Энэ бол үнэрийн долгион ялгаруулж байгаа. Тэгэхээр бид хүн болгоноос тэр үнэртэж байгаа үнэрийг яг үндэ хаанаас гараад байна гэхээр тухайн хүний өөрийнх нь үржигүрд. Үржигүрд бол энэ үнэрийг зохицуулж идэг хэсэг ба. Гэхдээ энийг хүн удирдах болно. Удирдаад хүн өөрөөсөө хүсэж байгаа үнэрийг гаргаж болно. Гэвч энэ яадаг вэ гэхээр тэр сөрөг эрчимүүд буюу бидний өөрсдийн нөгөө одоо хараал, муу зүйлтэй энтэй холбогдоод ирэхээр бохир үнэр ялгардаг. Муу үнэр ялгардаг. Тэгэхээр бид нөгөө монголчууд ярьдаг хүний үнэргүү гэдэг. Тийм. Энэ хүний үнэрийг юугаар хаанаас ялгардаг вэ гэхээр үржигүрд. Эндээс бид өөрсдийнхөө тэр сэтгэл зүй тэр одоо альва тэр хүний сэтгэлд байгаа муу мухай зүйл чинь доошоо үржигүн хүрдэнд очихороо биенээс тэр муухай үнэр ялгаруулж байгаа. Тэгэхээр энэ үнэрийг үнэр бол өөрөө бас нэг юм онцлогтой. Хүн өөрийнхөө үнэрийг нуугаад үнэртөөс төрж болж тээ. Брэндийн гой үнэртөөс төрж болно. Тэгээд тэрүүгээрээ бусдыг бас хуурж болно. Одоо шинэ онцгой тээ муухай үнэртэй нэг хин нэг хүн байл гэхэд үнэртөөс төрхөөл өөрийнхөө тэр үнэрийг нууцна. Гэвч энэ яадаг гэхээр өөр хин нэгэн хүн тэр үнэр нь бас хуурдах магадaltaй. Тэгэхээр бид нар нөгөө нэг энэ анхын үржигүрдийн тухай ярихдаа нөгөө гэр бүлийн харилцаа тий хоорондын асуудын харилцаанд нөлөөлдөг гэсэн. Бидний хайртай хүн ингээд хамт олон тий хайртай хамгийн ойр дотн хүнээс эвгүй муухай өнөр үнэртгэхэд бас бидний харилцаанд хүртэл өөрчлөлт орж идэг. Гой сайхан өнөр үнэртгэхэд бас гой сайхан харилцаа үүсч идэг. Бие биенээс ялгаруулж байгаа тэр үнэрүүд. Тэгэхээр бид үнэрэн дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй гэсэн. Энийг яаж хийдэг вэхээр доор яг тэр хүүсний нүхнээс доошо 4 зайд анхаарлаа төвлөрүүлж бясалгаж түүн дээрээ яг энэ мэдрэмжээ сайн хөгжүүлж тэр үнэртэйгээ холбогдно. Гэхдээ хүний сэтгэл бас сайхан эерэг байх хэрэгтэй. Хар муухай сэтгэлээр түүнтэйгээ холбогдоход тийм өөрөөр юм нэг юм ялуун билүү ингийн хүнд ийм хэцүү үнэрүүд үнэрдэг. Тэгэхээр энэ үнэр бол тухайн бас эсрэг хүснээ татах хүний боломж өгдөг. Болон тэр харилцааг авч үлдэх.
Аха. Одоо ингээд хүрдийг доороос нь эхлээд тайлбарлаа явж чинь. Сая бол үндэс хүрд гээд ингээд газартай холбогддог. Гэт хоёр дахь дөнгөж одоо үржигэн хүрдэн дээр явж байгаа. Ингээд яг тайлбарлаа явж байхад нь яг ингээд сонирхол татсан асуултуудаа асуулгаад ингээд явчих уу? Болно. За тэгье те. За тэгэхээр одоо манайхны уламжлалт ойлголтоор ингэдэг штэ. Үржигэн хүрдэн дээр жишээ нь ханийн заяа дуудуулна, ханийн тэнгэргүй энэ төр гэл нэг юм хэллэгүүд байгаад байдаг штэ. Магадгүй засал ном гэдэг энэ хүрдүүттэй холбоотой байна уу? Би ерөөсөө ингэ сонсож байгааг зүгээр л сая ингэ орж ирж байна. Засал ном гэдэг байгаа нь энэ хүрдтэй холбоотой байна уу? Хүнтэй суухгүй зарим хүмүүс ингээл насаараа ганц бий байгаад байдаг штэ. Энэ үндэс хүрдэн үржигэн хүрдэн гимтсэн байгаад ийм юм болно гэж байх уу? Тодорхой хэмжээр нөлөөлнө. Цаанаас нь ингээд ханийн тэнгэр дуудлаа гэж бодъё. Гэтэл нөгөө хүн өөртөө ингээд өөрлөл арчаагүй. Өөрийнхөө бие физиологид анхаарахгүй, өөртөө ингээд ялангуяа үнэр хүнд ойртоход үнэрч байгаа тэр үнэрт анхаарахгүй байхад мянга ханинд заяа дуудаад нөгөө хань ирсэн ч гэсэн үнэр үнэртэн шүү дээ. Тэгэхээр ханийн заяа дуудах нэг хэсэг нэг юм тустай. Дахиад тэр хүнээс ялгарч байгаа үржигэн хүрд бас нэг тустай ойлголт болж байгаа. Тэгэхээр мянга тэнгэр нь байгаад тухайн хүний өөрийнх нь нөгөө нэг үнэр үржигэн хүрд тэр бүхэн асуудалтай байхад мянга тэр ханийн тэнгэр дуудаад бас л тэр хүсэж байгаа зүйлд хүрч чадахгүй. Тэгэхээр бид эхлээд өөрөөсөө эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр сонсож байгаа хүмүүс бол ямар нэг юмыг авах гэх явахантай ингэж хоёр талаас нь хараараа. Энэ бол яг ингэж бясалгал талаас нь хүрд талаас нь тайлбарлаж байгаа. Эмэгтэй хүмүүс бол эмэгтэйчүүдийн эмч ариун цэвэр тал гэх юм бол ингээ бүр шал өөр асуудал болоод явчихна гэдгийг одоо яг ингээ тайлбарлаад эхэлж байгаа хавцтай ярилцсан зөв болов гэж бодож байна. За үржигэн хүрдэн дээр хэрвээ ингээд сэвтлээ үржигэн хүрднийг доголдолтой байна гэдэг юм уу одоо юу гэдгийг энэ тохиолдолд эмэгтэй эрэгтэй гэхгүй хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Одоо сонсож байгаа хүмүүс толгой дараалан тантай уулзах боломжгүй яг над шиг ингээд нүүр тулаад ярилцах завшаан бас тохиохгүй болохоор өөр өөрсдөө нэг шинж чимсэн магадгүй те тайллыг хилээд өгчвөл өөртөө нэг арга застыг хийчихсэн гэж бодоод сууж байгаа. Тий энэ юм ба. Үржигэн хүрд жишээ нь сэвтэх гэмтгэд бас нөгөө үртэй болох үрийн заяанд нөлөөлж. Яг тэр эндээс хүн чинь үр удмаа тий бий болгох гэдэг. Яг энэ дээр эмэгтэй хүний тэр яг савны хэсгээр энэ хэсэгт бас нөгөө тэр үржигэн хүрд маань ингээ байрлаж байгаа. Тэгэхээр энэ бас нөгөө хүүхдтэй ч холбоотой үр удмтай болох. Тэгэхээр энэ заслыг жишээ нь яаж хийх вэ гэхээр йогийн ухаанаар хийж болдог. Хүн өөрийнхөө тэр дасгал хөдөлгөөнөөр энэ эрчмүүдийн зангилаа блокийг тэр зангилааг яг бид нар орооцолцсон үдээсээ гараа тайлдаг шиг тэр орооцолцсон байгаа тэр зангирцсан байгаа суугуудыг хөдөлгөөнөөр тайлж байгаа. Тэгэхээр энэ бол йогийн ухаанд байгаа учраас хоёлынгийн ярьж байгаа энэ харж байгаа өнцгнүүд илүү нөгөө йог бясалгал талаас нь харж байгаа өнцөг учраас ингэж тайлбарлагдана. Тэгэхээр тэр үржигэн хүрд маань эмэгтэй хүний үр хөвгтэй болох тий үрийн зайтай бас шууд холбоотой. Хоёрдугаар за ямар нэгэн байдлаар тий ингээд үр хөвгтэй яаж игээл болчлоо гэж үү тухайн хүн бас үржигэн хүрднэр асуудалтай байжсэн ч гэсэн болчлоо гэж үү. Тухайн тэр хүүхдийн бас эрүүл мэнд ирээдүйн бойжилтанд нь бас нөлөөтэй. Тухайн хүүхэд нь өөрөө ирээдүйд бас бие муутай жоохон өвчин оромтгой болох магадлал учраас анханасаа өөрөө эрүүл сарал эмэгтэй хүн биеэ бэлддэг шүү дээ. Хүүхэдтэй болохсон. Энийн нэг хэсэг нь бас тэр үржигэн хүрд байгаа. Нэг бичвэрийг харж исэн чинь би одоо хүрдүүдийг андуурж ийн үү яаж ийн мэдэхгүй байна. Одоо үржигэн хүрд гэмтгэхэд эмэгтэйчүүдийн арцэг нурууны гажиг нөлөөлдөг. Тэгээд тэр нь явсаар агаад хүндэрдэг. Энийг бол анхан шатанд нь уламжлалт ангаах ухаанаар барай заслаар эмчлэх боломжтой гэд бичсэн байсан. Энэ үржигэн хүрдтэй холбоотой юу? Тий, ер нь арцгны тэр арцэг болон тэр хойдыг ууц хэсгээр тий доошоогоо энэ хэсгээр ямар нэгэн тэр төрөлхийн тий эсвэл ямар нэгэн осол аваараар гимтсэн тохиолдолд энэ бас нөгөө хүүхдтэй болоход нөлөөлнө. Хүүхдийн тэр эрүүл сарвал бойжилтанд нөлөөлнө. Ямар нэгэн сувг нь гимтэхтэй асуулт. Гэхдээ энэ бол яг ангаах ухаан талаас тий эмчнэр бол нарийн зөвлөгөө өгөх нь байна. Яг энэ бясалгал тэр энерги талаас бол бид нар юуг олж харах хэрэгтэй вэ гэхээр альваа зүйл ихийн хөвлөд ураг бүрэлдэхэд түүнд энерги эрчим хүч заавал шаардлагатай. Гэтэл тухайн ураг яагаад ингэж бүрлж явах явцтай тий ургийн гажиг эсвэл ураг амьгүй болох төрөлд ингэж зогсох тий боожил зогсох энэ юунаас олж байгаа тэр тухайн ямар нэгэн энергийн сувгийн асуудал үүснээс болдог. Тухайн тэр хүнд өөрийнх нь цус багталч юм тий ангаах ухааны тайлбарууд байж болно. Гэвч бид нар бас өөрсдийнхээ тэр энергинд анхаарах хэрэгтэй энергийн сувгууд. Тэгэхээр
яг төрхөөс өмнөх болон тий энэ боожлтын үед бас анхаарах зүйлүүд аюул юм эмэгтэйгүнд. Гэвч яг энэ нарийн чиглэлийн тэр мэдээж төрх холбоотой зүйлс нь йог талаас учраас жирэмсний йог гэж байдаг. Энэ дээр илүү тухайн яг тэр төрлийн багштай нь уулзаад зөвлөгөө авах нь бүр илүү нарийн зөвлөгөө гарч байна. За дараагийн хүрд. Дараагийн хүрд болохоор наран сүлжээ хүрд. Наран сүлжээ хүрд. Тэгэхээр энэ яг бидний амьдралд нэг юм чухал зүйл байна. Бид идэж байгаа хоолой яг нөгөө юутай адилхан яндантай тэр пишэнтэй адилхан зуухтай адилхан дотроо өөрөө шатааж түүнээсээ калори хэрчим хүч энерги гаргаж тухайн энергийг амьдрал ахуйда ашигладаг. Тэгэхээр энэ хүний яг энэ хүйсний нүхэн дээр байгаа тэр наран сүлжээ хүрд бол хүйсний нүхэн дээр байх ба тий. Хүйсний нүхэн дээр. Яг анх над чиг ингэ сонсож байгаа хүмүүс хаана байрлагдгийг мэдэхгүй хүмүүс байгаа учраас яг ингэ хилээд явбал. Тий. Яагаад бас наран сүлжээ гэж ярьж байгаа юм бас хэлье. Яг нар шиг ийм цацарсан хүйсний нүхийг тойроод ийм нар шиг цацарсан ийм хялгасан судсууд байдаг. Тэгээ яг энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан. Би бас яг мис заслын хэмжтэй уулзч асууж байсан. Яг тэр мис заслын хэмж хүртэл яг ийм хялгасан судсууд байдаг. Наран сүлжээ энэ бол наран сүлжээ үрдгээд яг хамтдаа бас ярилцж байсан. Тэгэхээр энэ хялгасан судсууд маань яадаг вэ гэхээр хүний биеэр тэр эрчим, энерги, дулааныг түгэж идэг. Давхар бид ээжийн тэр ихийн хүн холбоотой байгаа шүү дээ. Хүн холбоо тэр ээжээсээ бас анх тэр энергийг олон зүйлийг бас зарим зүйл нь нууцлаг зүйлүүд байдаг. Тэр ээжээсээ авсан тэр наран сүлжээ тэр амьдрал яг нөгөө нэг хоёлаа дөрөв ярьсан нөгөө монголчууд эцгээс хүүд гал таслана гэдэг шиг ээжээс тэр урагт хүүхдэд тэр амь тасалж өгч байгаа. Тэрийг холбоос хэсгэн. Тэгэхээр энэ наран сүлжээ хурд бол яадаг вэхээр бидний одоо яг энэ насан турш үеийн хувьд тэ энэ амьдралын хугацаанд яаж өнөхөр эзэн хоолыг маань тэ боловсруулад биеэр илч дулаан өгч. Илч дулаан өгч учраас бас наран сүлжээ гэж дулаан ялгуулж. Гэхдээ энийг бясалгалын түвшинд бол илүү нарийн өөр юм зорилгоор ашигладаг. Энэ дулааны жишээ нь тааш ингээд харж байсан баг. Цастаа ууланд нүцгэн ингээд суугаад бясалгал хийж байгаа хүмүүс байдаг. Цастаа ингээд хасаа 20 30 40 гараад. Тэр хүмүүс чинь дотоод энэ илч дулааныг ашигладаг. Гэхдээ энэ наран сүлжээ хүрднээс гарсан дулаан бас даваад үржигэн үрдтэй холбогддог. Үржигэн үрд яадаг вэ? Тэр дулааныг үржүүлж нэмэгдүүлж идэг. Улам илүү ахиулж идэг гэсэн. Ганц энэ дулаан боловсроод бас хангалттай биш. Энэ дулааныг бүр илүү нөө градус температурыг нэмэх боломжтой байдаг. Бид өөрсдийнхөө дулааныг удирдах боломжтой гэсэн. Хүрдний нарийн тэр холбоосуудыг удирдсанаар. Тэгэхээр наран сүлжээ үрд бол бидний дотор байгаа тэр хоолыг эрчим хүч болгож хувиргаж идэг. Илч дулаан болгож хувиргаж идэг. Түүгээрээ амьдралдаа зарцуулагдах энергийг бид нар олж авч идэг. Энэ одоо гэмтгээр би хямрах ч юм уу эсвэл дотоод дотор хямрах ч юм уу ийм шинж тэмдгүүд илэрхүү шууд холбогдож байгаа юм чинь. Тийм гэмтгээр яадаг вэ? Хүмүүс ингээд дулаацж чадахгүй байнга би энэ хүүтэн байгаад идэг. Хүүтэн цус багтаал гэдээ яваад идэг шүү дээ. Цус багтаа гэдэг. Гэтэл яг зарим талаар цус багтаа гэж болно. Гэхдээ нөгөө оншин тогтоохгүй ч юм уу те. Яг юунаас болсон яагаад ингээд даарад байгаа дотроо дандаа л ингээд даарад идэг. Цус төлжүүлэх ингээд юм хэрэглээд хахад л даарад идэг бол энэ бол яг наран сүлжээ үрдтэй холбоотой. Одоо ялангуяа одоо өвлийн цаг үеэр болж те. Өвөл бид нар наран сүлжээ үрд маань бас их чухал. Дандаа ингээд даарад яваад ижлэхгүй. Даарахад бас дахиад дараагийн өөр өвчлүүд гарч байгаа. Тэгэхээр наран сүлжээ үрд бол бидний нөгөө эрүүл мэндийг хамгаалж идэг бас нэг юм онцгой хэсэг. Тэгэхээр бидний илч дулаанаа хадгалах нь өөр эрүүл мэндтэй бас холбоотой. За наран сүлжээ хүрд. Дараагийн хүрд нь болохоор зүрхэн хүрд. За энэ зүрхэн хүрд нэг айгүй онцлогтой. Энэ бол доор байгаа 3 хүрд, дээр байгаа 3 хүрдний яг голд нь байдаг хүрднэ. Тэгэхээр зүрхэн хүрдний дээр 3 байгаа, зүрхэн хүрдний доор 3 байгаа. Тэгэхээр дээшээ 3 доош 3. Энэ зүрхэн хүрдэн дээр бас ярих юм зөндөө. Энэ чинь яадаг вэхээр хүний яг гол ам энэ дээр орж идэг. Одоо бид яг энэ бодсон шүү дээ. Хүний тэр дотоод тэр сүнстэй ам яг хаана оршдог. Яг ам гэж яг юу юм? Яг энийг яг тэ яаж тайлбарлах юм гэдэг. Энэ яг хүний зүрхэнд тэр цахилгаан соронзон долгион орж идэг. Тэгэхээр энэ цахилгаан соронзон долгион бай. Гэтэ соронзон долгион болохоор илүү нэг тарих руугаа байдаг. Зүрхэн дээр юу вэ нөхөр яг цахилгаан. Тэгэхээр хүнээс тэр эрчим хүч, сэтгэлийн хүч гардаг.
тэр хүний хүч нь гардаг хэсэг нөө. Бид нар хин нэгэн хүнийг ингээ хайрлахад маш хүчтэй хайрладаг. Эсвэл хин нэгэн хүнд айгүй хайргүй, ямар ч хайргүй, ямар ч тэр хүний төлөө хөдлөх, ургааж хөдлөх хүсэлгүй гэдэг. Энэ хүслийг маань тэр зүрх өдөрч байдаг. Тэр яагаад бид нар хин нэгэн хүний төлөө ингээ те маш хүчтэй таталцаж хайрлаж дурлаад байна. Тэр их сэтгэл тэр хүний төлөө ингээл бүх юмаа зориулал байгаа тэр их эрч хүч нь хүний зүрхээс гарч идэг. Гэтэ энэ хүч нь л зөвхөн зүрхээс гарч байгаа. Гэвч тэр сэтгэл нь дахиад өөр зүйлээс ялгараад байдаг. Энэ бол хүний даавартай холбоотой. Хүнээс ялгарч байгаа тэр булчир хаанууд дааврыг ялгаруулад тухайн даавар нь хүний зүрхнээс гарч байгаа цахилгаантай нэгдснээр тэр сэтгэлийн хүч гарч иж байгаа. Тэр хүнд сэтгэлийнхаа хүчийг яаж таньж мэдгүй гэхээр зүрх болон тэр даавар хоёрыг хооронд нь хуйлдуулж холбож удирцсанаар хүн өөрийнхөө сэтгэл зүг удирдах боломжтой болчихдог. Тэгэхээр ер нь өмнөх дугаарууд дээр хэлсэн. Өөрийнхөө сэтгэлийг ажиглан сэтгэлээ анзаардаг. Гэтэ энэ сэтгэл чинь ингээд бид нар захирагдахгүй ингээд маш хүчтэй хэлбэлзээд байна. Огцон баярлал, огцон муурлал, огцон гомдол. Тэгээ энэ их савлгаан донд бас ингээд өөр асуудлууд үүсдэг. Зүрх бол яаж юм хэрэг тэдгээрд зөвхөн хүч чадлыг нь л өгдөг. Баг хүч хүү, их хүч хүү. Хоёрдугаар зүрхэн дээр хүний яг ам орж байгаа учраас энэ нь хүний хамгийн тэр ухамсарын түвшинд хайрлаж явах хэрэгтэй эсвүүд. Энд ямар нэгэн тэр гадны биед ороход бас хүн маш их сөрөг зүйлийг бодож эхэлдэг. Тэгэхээр энийг хайрлах хэрэгтэй гэсэн. Бид нар заримдаа ингээд бодоод байгаа тэр сөрөг бодлоод чинь зүрхтэй бас холбоотой байдаг. Дандаа айц. Ялангуяа айц ингээд юм л айгаал юмнаас амархан зочиод л байдаг. Тэгээ эн чинь яг зүрхний тэр ажиллагаа гэж ойлгож байна. Гэвч энэ чинь цаана өөр учир шалтгаан байна. Одоо зүрхний үйл ажиллагаа гэдэг бол аргын тал. Бэлгийн тал нь юу гэхээр илүү нарийн тэр цаад өөр зүйлүүд байгаа. Одоо энэ хүмүүсийг ажиглаж байхад ингийн амьдрал дээр хүрдүүдийг амьдрал дээр тайлбарлаж байгаа болохоор гэж асууж байгаа шүү. Зарим хүмүүсийн хайр дурлалыг анзаарж байхад маш хөнгөн байдаг. Ерөөсөө ингээд дурламтгай гэж ярьдаг. Одоо 1-2 сар болдго юм уу яа гэдэг ингээ мартлаа. Дахиад дурлцсан, дахиад мартлаа гэд. Зарим хүмүүс болохоор одоо маш гүнзгий тийм ээ. Хэдэн 10 жил ерөөсөө ингээд барагтаа дурлахгүй тэгсэн хэрнээ маш гүнзгий дурладаг хүмүүс байгаад байдаг штэ. Энэ зүрхэн хүрттэй холбоотой юу? Тархитай холбоотой юу? Энэ хүрттэй холбогдох уу? Энэ илүү тархитай холбоотой. Зүрх яаж юм хэр одоо шинэ саний ярьсан тэр хувилбар дээр ямар хувилбар гэхээр нөгөө нэг амархан дурламтгай. Нэг дурлал сарын дараа өөр хүн дурлал яваад байна. Энэ юутай холбоотой гэхээр тархины үйл ажиллагаатай холбоотой. Яг ингээд тийм бидний ээж аав те насан туршдаа хайрладаг хүмүүс бол зүрхтэй холбоотой болж байна. Бид нар тэр хүнээсийг тархиараа те бодож шүүж хайрладаггүй байгалийнхын замаар хайрлаад байдаг. Энэ бол зүрхтэй холбоотой. Гэтэл шүүж буюу те за энэ сар энэ хүнийг хайрлаж ирсэн дараа сар нөгөө өөр хүнийг хайрлаждаг. Энэ яагаад ийм үйл явдал болж байгаа нөхөр энэ тархины тэр үйл ажиллагаа тархи тэрийг шүүж тунгаад өмнөх сар нь хөөрхөн харагдажсэн дараа сар нь хөөрхөн харагдах байлаа. Тэгээ дараагийн өөр сард нь өөр хүн хөөрхөн харагддаг. Энэ тархины үйл ажиллагаа. Тэрийг буруу дүгнж шүүгээд гэсэн үг. Юм болгоныг ингээд ихэндээ харахтаа хөөрхөн гэж хардаг бод удаа тэрхээр тэрийг хөөрхөн гэж харах болчдөг. Тэгэхээр энд юу гэхээр тархины нөгөө нэг даавар тархи өөрөө ингээд ялгаруулж байгаа тэр даавар нь буюу цус руу шахаж байгаа зүйл. Энэ зүйл нь өөрөө ингээд хин нэгэн хүнийг харахаараа шууд ингээд ялгардаг тархинаас цус руу. Тэгээ маш хурдтай зүрх цохилт. Тэгжээснаа нөгөө даавар нь ялгархаа болонгууд буцаагаад нөгөө хайртай гэж харж ирсэн хүмүүс юм сонирхолгүй болчдөг. Тэнгууд өөр хүн харангууд дахиад нөгөө даавар нь ялгарчдаг. Тэнгууд дахиад өөр хүндээ би дурлцлаа гэж өөрийгөө ойлгодог. Тэгэхээр энэ хүний тэр хайр дурлалын тэр хөнгөнсөг байдал нь тархины үйл ажиллагааны тэр ийм үе үед ялгаруулж байгаа даавартай холбоотой. Тэрний хүч чадал нь гэвэл илүү хүчтэй дурлах, арай хөнгөн дурлах нь зүрхтэй холбоотой болж байна. Тэр хүчийг нь тохируулж гэсэн. Тохиолдог механизм. За зүрхэн үрдэн дээр ингээд дараа нь асуугаад илүү дэлгэрүүлээд ярилцаад явна. Одоо дараагийн 5 дахь үрд. Зүрхэн үрдний байрлал нэрээ одоо энэ хэсэг дээр. Зүрх хэсэг дээр, цээжин дээр шүү. Яг гэхдээ энэ яг гол хэсэгт орно. Энэ гол хэсэгт орох уу? Энэ хэсгээр ингээд тэр чигтэй. Яг төв нь л яг гол доо. За. Тэгэхээр энэ дараагийн үрд нь болохоор хоолой үрд. Тэгэхээр хоолой үрд бол бас их чухал. Юун чухал вэ гэхээр хүнийг гадаад ертөнцтэй холбож идэг. Өөрөөр хэлбэл маань одоо улсаар ярих юм бол нөгөө гадаад харилцааны яам гэсэн. Тухайн хүний гадаад орчинтой өөрийг нь нэгтгэж холбож өгч идэг. Зарим хүний хоолой ингээд маш гоё идэг. Зарим хүний хоолой жоохон ингээд сонсоход хэцүү. Зарим хүнийх ингээл идэг.
Тэгэхээр энэ бол хоолойны ур чадвар шүү дээ. Тухайн хүний бас байгалаас заяасан тэр хоолой хөвч байна. Энүүрээ бид нар бас хоорондоо яг энэ таталцах хүмүүстэйгээ хоолой дуу аваагаараа таталцж идэг. Энэ бол өөрөөр хэлбэл гадаад харилцаа болж байгаа. Гэвч энэ дээр нэг асуудал нь хөр хоолой хурд тэр сэвтэх гэмтэгтэй амархан. Яагаад тэгэхээр хүн худлаа ярьдаг. Хүн худлаа ярина гэдэг нь өөрөө хоолой хурдтай холбоотой. Тэгээд худлаа ярих нь бүр ингээд давтагдаад ахаар хоолой хурд бол бүр яг асуудалтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөрт нь ямар ч ашиггүй байсан ч гэсэн хүн худлаа ярихыг ингээд зүгээр л ямар шалтгаангүй худлаа яриад. Тэгээд дээрэс нь тэр хүний ярьж байгаа зүйл нь өөрийнхөө хүсэж байгаагаас эсрэг зүйлийг хэлээддэг. Жишээ нь дуртай зүйлдээ дургу гэж хэлдэг. Дургу зүйлдээ дуртай гэж худлаа хэлдэг. Тэгээд хин нэг хүн хайжууд. Тэгээд бие авч явахдаа ингээд арай өөр авч яваад худлаа ярьдаг гэсэн. Тэгэхээр энэ бидний хоолойн дээр байгаа энэ хурд маань бидний тэр гаднах дуу аваагаар хүмүүстэй харилцаа. Гэвч энээсээ болоод айгүй олон бас асуудал орчин буруу байх юм бол. Энийг хоолойн хурдыг юу сайжруулдаг вэ нөө монголчуудын ерөөл ба монгол хүн ерөөл өргөж амьдардаг тийм дандаа ерөөж амьдардаг. Энэ ерөөл маань ардын тэр өвд эдсийн маань нарийн ухаан зорилго нь юу гэхээр бидний хоолойн хурдан зориулагдсан. Хоолойн хурдыг эрүүл, сарвал, зөв, тэнцвэртэй зөв эргэлтийг хангаж авах. Үүднээс тэрийг нэлээд хоолойн хөвчийг бас нэг тэр блокуудыг тайлж өгдөг. Тэгээд энэ яад гэхээр бүр илүү нэг хоолойн тэр хурдан тэр зангилаан тайлагдаад ирэхээр гүр дуудал гэдэг бас байдаг. Одоо мэл богдын гүр дуудал. Мэл богдын гүр дуудал бол тэр бүх өөрийнх нь тэр 7 хүртнээс ялангуяа хоолойн хүртэн тий хоолойн хүртний тэр зангилаа тайлагдаж яг ая зөнгөөрөө өөрийнхөө тэр уурсаж үгнүүд нь гарч идэг. Тэгэхээр нөгөө ерөөл хэлж байгаа хүний тэр ерөөл нь аясаараа өөрийнхөө ая зөнгөөрөө гарч байгаа бол энэ бол хоолойн хүрттэй холбоотой хоолойн хүрт маш сайн байна гэсэн. Хоолойн хурд гэмтэгтэй амархан гэсэн штэ. Энэ гэмтэж байгаа байдал нь ангаах бие талаасаа хоолой өвдөөд ханиа төрөмтгий болно гэсэн үг юм уу? Эсвэл ажил үйлс нь нэг л бүтэмжгүй болоод нэг иймэрхүү байгаад хай хэлэх үү? Энэ ерөөхдөө нөгөө нэг худлаа байхыг хэлж. Яг өөрөөрөө биш. Би дандаа худлаа ярина. Дандаа хийгээгүй зүйлээ хийцэн гэж хэлэн тэ. Тэгээ хүмүүсийн хооронд хов зөө тэр дандаа чалчаа үг байна, дими үг байна, хов энэ болгоныг хийлж байгаа амнаас гарч байгаа нүгнэт нь хоолойн хурдыг гэмтэж идэг. Тэгэхээр бид нар зүгээр ингээд гадаа хүүтэнтэй даарад өвөл ингээд хоолой өвдөд энэ гэмтэж байгаа ш. Бүр ингээд дулаахан гэр орондоо хин нэг хүнтэй хов базаад хов яриад тэг хүм муулаад янз бүрийн сөрөг үг хэлэхэд энэ хоолойн хурд маань сэвтэд байгаа. Тэгэхээр бидний нэг ахмадууд маань ингээд тийм ийм ерөөл сайн биелэгтэй амны биелэгтэй сайхан үг хэлж, битгий муухай үг хэлж. Муухай хэлэхээр яагаад вэ нөхөр нөгөө л хурд маань гэмтээд байгаа байхгүй. Тэгээд сайхан үг хэлэхээр яаж нөхөр нөгөө хурд маань ирүүлчихэд илүү хүнээс бүр илүү нэр өөрийнхөө дотоод ертөнцийн тэр дуу хоолойгоо яг өөрийнхөө яг өөрөөр гэдэг хэнийг хүнийг дуурайдаггүй. Тэр яг хоолойн хурд гэмтэхэд бас яаж нөхөр хүнд дуурайгаад идэг. Хүнд дуурайгаад худлаа яриад хүнтэй адилхан ярих гэж хичээгээд жүжиглж ярьдаг. Энэ хурд ирүүл байх үед өөрийнхөө ай зөнгөөрөө хэлж байгаа үгээ бодохгүйгээр бэлдэхгүйгээр тэр үг нь өөрөөс нь ингээд гарч идэг. Цаанаас. Монгол хүн амны бэлгээрээ байдаг гэл уусгууччул юм өвнөр хэлж үсгсэн шүү дээ. Бид нар ч гэсэн одоо хүүхдүүдтэй амны бэлгээрээ байдаг шүү гэж хэлээд байгаа энэ одоо тухайн үеэсээ эхлээл энэ хурдны тухай ойлголт байжсэн бахна шүү дээ, тийм ээ. За хоолойн хурд 5 дахь хурд байсан. Одоо 6 дахь хурд. 6 дахь хурд юу гэхээр мэлмийн хурд. Мэлмийн хурдны нэг онцлог байна. Түрүүн хоолой хурд маань бол дуу хавийн төлгөөн ялгаруулдаг бол мэлмийн хурд маань гэрэл ялгаруулдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Хүний биенээс хүний толгойн энэ орой хэсгээс гэрэл цацардаг гэсэн үг. Энэ хүн болгонд одоо байгаа зүйл бол мэдээж биш. Гэрэл цацарч байгаа. Гэвч энэ боломж хүн болгонд байгаа. Бид нар ингээд бурхтын ингээд ийм зургууд дээр хардаг шүү дээ. Бодлон бурхан буддагийн зурган дээр ардталт ингээд толгойн ардталт нь ийм ингээд тойрог шараа ингээд гэрлээд цацарсан. Энэ юу хэлж байгаа нөхөр яг тэр хүний мэлмийн хурд тэр гэгэрлийг хэлж байгаа. Энэ гэгэрл яаж явагдав вөхөр бодит. Яаж бодит явагдав вөхөр борцоо булчирхаа. Борцоо булчирхаа маань өөрөө дотор юм талстуудтай. Тэгээ энийг яг шинжлэх ухаан бүр ингээд баталсан зүйлийг хоёлаа ярьж байгаа. Шинжлэх ухаан баталсан. Энэ яад вөхөр даралтын нөлөөгөөр өөрөөсөө өөртөө тэр даралт авахаар
энерги ялгардаг буюу гэрэл гардаг гэсэн үг. Тухайн тэр даралтыг тэгвэл яаж үүсэж байгаа юм? Тархин дотор байгаа тэр борцоо булчирханд яаж даралт үүсэж байгаа юм хэр анхаарал төвлөрөл. Бид нар анхаарал төвлөрлөөр энэ даралтыг үүсэж байгаа. Тэгэхээр анхаарал төвлөрөл маань бясалгалд байдаг агаан шатны анхны техник. Тэгэхээр анхаарал төвлөрлөө хүн борцоо булчирхаа идэвхжүүлнэ. Эндээс идэвхжилт нь тухайн тэр борцоо булчирхаан дотор байгаа талстуудыг даралтанд оруулна. Энэ даралт маань өөрөө буцаагаад гэрэл ялгаруулдаг. Эндээс хүний дотроос боддороо тэр гэрэл ялгардаг нь гэрлийн тэр долгион ялгардаг нь яг юм шинжилгээнээр бүр яг боддороо батлагдаж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг бидний яриад байгаа гэгэрэл байгаа. Хүн гэгэрсэн гэж ямар хүн гэхээр тэр хүн яг энэ бүх зүйлээс тэр амьдралын хэр буртаг гэсэн үг. За хэр буртаг гэдэг нь бидний зүгээр нэг гадаа явж байгаа тэг гутлаа тоошоор болох энэ хэр буртаг биш. Энэ бол сэтгэлийн хэр буртаг. Хүний сэтгэл дотор байгаа тэр муу мухай бодлууд, тэр сөрөг энэ бүхнээсээ ангижрахад хүн цэвэршиж, тунгалаг болж дахиад энэ тунгалаг болсноо хангалтгүй. Дахиад үнийг гэрэлтүүлэх хэрэгтэй. Тунгалаг байна гэдэг зүгээр цэвэрхэн байгаа хэлж. Тэр хүний сэтгэл цэвэрх. Гэхдээ арай гэрэлтэйг ба. Гэрэлт гэдэг нь дараагийн шат болчихсон. Тэгэхээр хүний дотроос тэр борцоо булчирхаа яадаг вэхээр хүнийг гэгэрлийн замд хөтлж яадаг. Хоёрдугаар нь хэлэг үний зүйл нь болохоор хүний 6 дахь метрхүү. Бид нэг 5 метрхүүтэй. Тэгтэл 6 дахь метрхүүгээд кино үздэг. Гэтэл энэ 6 дахь метрхүүн зөвхөн хин нэг онцгой хүмүүс заяасан зүйл биш. Энэ хүн болгонд байгаа. Хүн болгонд ямар хэлбэрээр байгаа вэхээр борцоо булчирхаа. Борцоо булчирхаа маань энэ сансар огторгуу тэр энэ бидний эргэн тойронд байгаа орчноос мэдээлэл авах чадвартай антин. Антин ба. Энэ антин маань яадаг вэхээр гаднаас долгион авах үед чичирхийлдэг. Энэ чичирхийл нь тархинд долгион болж очихдоо мэдээлэл болж мэдээлэл өгч идэг. Яг нөгөө Морзын код шиг. Гэдэг шиг. Хүний тархинд тэр гаднаас орж ирж байгаа энэ давтамж долгионууд бидний тархинд шууд ингээд гадаад тэр өөр далд ертөнцтэй холбогдож түүндээ мэдээлэл дамжуулах юм боломжтой. Өөрөө мэдээлэл хүлээж авна, өөрөө мэдээлэл дамжуулна. Тэгэхээр энэ маань өөрөө давхар хүнийг цаашаага хөгжгөр тэр гэгэрэлд хөтлөд байна. Энэ бол 5 метр хүүгээр мэдэрч байгаа мэдрэмж. Энэ бол 6 дахь метр хүн тэр илүү нарийн бүр маш их тэр нарийн үйлчлэл дээр авч байгаа мэдээлэлүүд. Тэгэхээр энэ мэдээлэл яадаг вэ? Энэ мэдээлэл одоо шинэ энгийн бидний нэг ном дээр байгаа мэдээлэлүүд биш ээ. Бид ингээд ном дээрээс зөндөө мэдээллүүдийг 5 метрөөр тэ уншаад нүдэрээ хараад авчна. Гэвч далд байгаа мэдээллүүдийг яаж авах вэ? Далд байгаа мэдээлэл нь хүн өөрийгөө хөгжүүлснээр олж авах боломжтой байдаг. Тэрийг хин нэгэн хүнд ингээд хүмүүс нотлохоо байдаг. Яаж нотлох юм гэж. Тэр нотлохыг хин нэгэн хүн тэр хүн өөрийгөө хөгжүүлж энэ батлагддаг. Түүнээс би хин нэгэн хүнд маа энэ вэ гэдээ үзүүлэх боломжгүй. Энэ бол хүний мэдрэмжээр тэр нарийн далд өөр төвшөнд мэдэрчиж хүлээж авч байгаа мэдлэг болон мэдээлэл учраас би өөр хүнд дамжуулах юм боломжгүй. Гэвч ижилхэн төвшний те ижилхэн энэ төвшөндөө бие биендээ хүмүүс бол дамжуулах боломжтой. Тэгэхээр хүн эхлээд илүү тэр хорвоо ертөнцийн тэр нууц зүйлийг таньж мэдээгүй хүн 5 метрүүдээр нэмээд 6 дахь метрхүү хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл 6 дахь метрхүүн дотроос бас нэг хүчтэй метрхүү. 6 дахь метрхүү гэхээр ганцхан зүйлийг хэлэхгүй. Дотроо бас ингэ салаалдаг. Тэгэхээр энэ бас хамгийн хүчтэй нь юу гэхээр хүний тэр зүрхэн үрд. Түрүүн билжсэн зүрхэн үрд бол юм юу хүний тэр цахилгаан энерги гаргадаг. Энэ цахилгаан маань алс хол байгаа зүйлийг ч мэдрэх боломжтой. Тэндээс долгион хүлээж авч хоорондоо долгион дамжуулцдаг. Тэгээ энэ яадаг вэхээр тархинаас нэг ялгаатай нь юу гэхээр тархи бол заавал харж итгэдэг. Тухайн зүйлийг нүдэрээ хараад тархи боловсруулад энэ үнэн гэж итгэх бол зүрх яадаг вэхээр түүнийг хараагүйсэн ч тухайн зүйлийг үнэн гэж хүлээн чаддаг. Буюу бид хин нэгэн хүн бие биендээ итгэх итгэлийг хэлээд байна. Тэгэхээр та хин нэгэн хүнд итгээд ингээ те за энэ хүн үнэн ярьж энэ гэж итгэж чадчихлаа бол энэ таны 6 дахь метрхүү байхгүй. Тэгэхээр та 6 дахь метрхүүтэй л гэсэн хүн болгоно. Хин нэгэн хүнд ингээд мэдрээ за энэ хүн удлаа яриад байна. Эсвэл энэ хүн үнэн яриад байгаа гэдгийг ялгаж салгаж таньж мэдэж чадчихвал энэ таны 6 дахь метрхүү. Өмнө ярьсан одоо хоёлынгийн ярьсан сэдв болохоор мэлмийн үрд. Мэлмийн үрд яадаг вэхээр өөрөөсөө гэрэл ялгаруулж буюу энэ нь яадаг вэхээр илүү нөгөө нэг энгийн хүний нүд нь биш. Нарийн төвшөнд харагддаг учраас энийг хардаг хүмүүс нь тустай байна.
Гэхдээ тэр нь одоо бурхнаас зайсан гэсэн үг ш. Хин нэгэн тийм онцгой хүн биш. Энэ хин нэгэн хүн болгон тэрийг өөрийгөө хөгжүүлж чадсан хүн болгоныг харах боломжтой. Мэлмийн хүрд боргоцоо булчирхаатай холбоотой энэ үргэлжлээд 6 дахь мэдрэхүү гэдээ явчих нь. Өмнөх подкастн дээр боргоцоо булчирхааны талаар дурдаад өнгөрөхөө хүмүүс асуусан байсан. Энэ жоохон дэлгэрүүлж болох уу? Боргоцоо булчирхаа сонирхож байна гэд. Тэгээд хүн болгон үнэхээр боргоцоо булчирхаанда одоо мэлмийн хүрдэндээ анхаарал хандуулад гэрэл хараад 6 дахь мэдрэхүүгээ хөгжүүлэх шаардлага байгаа юу? Энэ байна. Яг тэгэхээр хүний амьдрал бид нар яг цагаан цаас шиг байхгүй. Цагаан цаас шиг юу ч мэдэхгүй байх гэсэн. Бүх юмыг хорвоо ертөнц, орчлон ертөнцийг мэдгэж танин мэдэх гэж оролдож байгаа. Шинжлэх ухаанч тэр, шашинч тэр. Тэгээд хүмүүс л ингэж ярьдаг. Амьдрал ямар заавартайгаа ирэх штэ. Тэгээ хүн алдаж оноо л гэж. Тэгвэл алдаж онохгүй байх боломж нь бидний 6 дахь мэдрэхүүг хөгжүүлэх байхгүй. 6 дахь мэдрэхүүг хөгжүүлэх нь өөрөө бидний яг нөгөө луужин хөтөж болно гэсэн үг. Бид өөрсдийгөө удирдах, заалж авч явах. Яг дотор байгаа дотоод хэрэгсэл маань тэр боргоцоо булчирхаа. Давхар энийгээ зүрхтэйгээ холбох хэрэгтэй. Зүрхтэй холбогдоогүй үед энэ яадаг гэхээр бас ийм өнгөний ялгарл болон тэр нарийн мэдээллүүдээс ирж байгаа хуурмын үзэгдлүүдийг бодит хөвлөгээд авчдаг. Энийг бодит эсхийг нь мэдж таньж давхар өөрөө шалгаж өгнөхөр зүрхээрээ тухайн зүйлд тэр итгэхгүй үнэн худлыг хүн зүрхээрээ мэдэрч ялгаж салгадаг. Тарих бол яадаг гэхээр зөвхөн харсан зүйлдээ л итгэдэг. Яг хараад би нэг харсан бол тий ногоон байвал би ногоон, улаан байвал улаан л гэж итгэв. Тэгэхгүй ингээд хараагүй зүйлдээ итгэж чадахгүй. Зүрх бол хараагүй зүйлээ таньж мэдэх чадвартай итгэдэг зүйл. Ялангуяа жишээ нь гэр бүлийн харилцаанд нөхөр нь их нэртэй нэг үг хэлээд тий өдөржин гадуур явж байгаад орой ирээд их нэртэй ингээд хаана явснаа ярихад тэр их нэр хүн итгэхгүйгээ юугаараа шийдэх вэ? Тархиараа биш. Зүрхээрээ шийдэх хэрэгтэй гэсэн. Зарим тохиолдолд хүмүүс тархиараа шийдэд байдаг. Буюу ургуулж бодоод зохиогоод гэсэн. Ингээд ирэхээр энэ өөрөө худлаа учраас тухайн тэр итгэх итгэл нь алдраад байгаа. Хүн яаж мэдэх вэ? Яг зүрхээрээ тухайн хүний яг биенийгаа таньж зүрхээрээ мэдрэх хэрэгтэй. Нэг талаараа зүн совинтой хүмүүс гэд байгаад байдаг штэ. Бясалгал хийдэггүй. Тэгсээ хэрнээл нэг сонсогчл байдаг. Тийм баха би яг мэдээд ийсэн. Угаасаа л яг л тийм байх хэвээр их гээд байсан гэдэг штэ. Энэ хүмүүс өөрийгөө за нэг удаа нэг юм сохор азар гэдэг шиг те таагаад өнгөрөхийг алиг тэр гэхүү. Тэр чинь ингээл 2 3 4 5 давтагтаал хүн өөрөө өөрөөсөө бараг айдас төрөөл би ч одоо юу ч үлээ гэсэн юм боддог штэ. Тэр хүмүүс яг үнэхээр энэ боргоцоо булчирхаатайгаа өөрөө санамсаргүй ажиллаад 6 дахь мэдрэхүйн хөгжөөд тэгээд энэ мэлмийн хүрд зүрхэн хүрд хоёр ингээд нийлсэн юм байх уу санамсаргүйгээр санатагаар биш тийм байх уу тийм хүмүүс байдгийн биш үсттэй. Ер нь бол санамсаргүй гэхээсээ илүү энэ бүхэн өөрөө яг хүн өөрөө хийж чадвал бүрэн боломжтой учраас тухайн хүнд энэ боломжтой ямар нэгэн тийм азны асуудал биш. Үнэхээр л хийж оролдоо туршаад хичээгээд үзэхэд энэ бүхэн биелдэг. Үл итгэх маягаар за худлаадаа гэд бодцоод л тухайн хүн мэдээж хичээл зүтгэл гарахгүй. Тэр өөрөөр хэлбэл нөгөө зүрхнээс нь тэр цахилгаан эрчим хүч нь ялгархгүй. Хичээе гэсэн ямар ч хүсэл төрөхгүй. Ийм үед тэр тухайн зүйлийг үүсгэсээр агаал насан туршдаа дуустдаг. Тэгэхээр тухайн зүйлийг эхлээд тархиараа шүүхээс өмнө зүрхээрээ мэдрэх хэрэгтэй. Үнэн байна уу? Худлаа байна уу? За мэлмийн хүрд үнэхээр анхаарал татчихсан. Үнэхээр сонирхолтой байна. Эргээд хоёлаа тодруулахтаа ингэ яриад явъя. За 7 дахь хүрд одоо. Энэ буюу 7 дахь буюу одоо яг хоёлаа доороос эхэлсэн. Тэгэхээр доороос эхлээд дээшлээд хамгийн сүүлийнх нь 7 дахь буюу оройн хүрд. Тий. Оройн хүрдийг титэм хүрд гэж бас хүмүүс хэлдэг. Хоёр янзаар. Оройн хүрд, титэм хүрд. Мэдээж энэ бол нэг зүйл. Энэ титэм хүрдний нэг онцлог нь яг титэм шиг буюу ийм хүний толгоон яг энэ оройн хэсгээс орой дээр нөхөө буюу юм амсар. Энэ яг нөгөө нэг нялх хүүхд дөнгөж төрөөд ихийн нөгөө нэг зулаан онгорхоо гэж ярьдаг. Яг тэр чинь тэр нялх хүүхдийн тэр орой дээр анх төрөхөд байгаад энэ зүйл чинь өөр оройн хүрд. За энэ оройн хүрд яд гэхээр хүний гавлын тэр тархины яг түрүүний хоёлын ярьсан наран сүлжээ хүртэй адилхан нар шиг цацарсантай адилхан тэр оройн хүрдэн дээр бас ингээд цацарсан илүүртэй байдаг. Бас ийм хэлгсэн суцууд байдаг. Үнийгээ бас бяцлаглалын үеэр бодтойгоор мэдрээд хөөх энэ бүр ингээд энд яг ийм бүр судас байна гэдэг хүртэл хүн мэдрэх боломжтой байдаг. Жишээ нь бяцлаглалын үед мэдрэх үе зөндөө байдаг.
үнэхээр хүний бие дотор те энэ бүр ингээд бие махбодынхаа тэр судсыг хүртэл мэдэрдэг. Энд ийм судс байна гэдэг. За энэ маань яадаг вэхээр хүний түрүүний хоёлын ярьсан мэлмийн хүрд болохоор илүү нөгөө энэ эргэн тойрон оршихуун та холбоотой тэр таньж мэдэх талтыг харах төрөл байсан бол яг оройн хүрд маань болохоор яг тэр үндэс хүрднийхаа яг эсрэгээрээ үндэс хүрд маань бол газартай холбогдож байгаа. Гэтэл оройн хүрд маань дээшээ тэнгэртэй холбогдож байгаа. Гэтэ тэнгэр гэдэг нь болохоор илүү ийм сансар огторгуу орчлон ертөнц бүх зүйл гэж ойлгож болно. Зөвхөн тэнгэр биш, бидний дээр байгаа биш. Эргэн тойронд байгаа бүх зүйлтэй холбоотой болж байгаа. Тэгэхээр эндээс нэг юм анзаарах зүйл нь юу гэхээр бидрийг модтой адилхан. Модны үндэс ингээд газар шигдээд газраас шин тижил авч байгаа бол орой дээр нь тэр дээр нь ургасан навчнууд нь дээрээс шин тижил авдаг. Нарны гэрэл ус борооноос тийм. Тэгэхээр яг хүн ас адилхан. Бидний тэр доод суур хэсэг нь газараас ирчмээ авдаг бол орой дээд хэсэг нь тэр тэнгэрээс оршихуй ертөнцөөс эрчим хүч, энерги бас мэдээллийг авч яадаг түүгээрээ тижигж идэг байгаа. Эмэгтэй эрэгтэй хүмүүст энэ ялгаатай юу? Одоо эмэгтэйчүүдийг дээж өргөхдөө зулаагаа ингээл толгоогоо нүцгэн байж болтгоо тэгэд малгаагүй байлаа гэхэд ингээл зулаагаа дараал ингээл эрчим энерги авдаг болдоггүй л гэдэг штэ. Тэгсэн хэрнээ яагаад яг болдоггүйг нь мэдтгүү. Тэгэхээр эмэгтэй хүн илүү одоо зулаагаараа эрчим энерги өгж авалцдаг гэдэг юм. Эрэгтэй хүнд байхгүй байх гэсэн юм байдаг юм болов? Ямар ч юм бол. Ер нь бол ингэдэг. Хүний ингээд залуу наснд бол энэ илүү сайн одоо ажиллагаа сайтай гэсэн үг. Хүний энэ хүрднүүд нас явах тусам яг нөгөө нэг мараал илэгдэг гэдэг шиг хүний энэ дотор байгаа эсвч чинь хуучирж байгаа, хөгшөрж байгаа. Тэгэхээр бид бясалгалыг аль болох ихт хийх хэрэгтэй гэсэн үг. Тэглээгээд бас оройтж хийгээд хэрэггүй гэсэн үг бол биш. Хүн үргэлж байгаа боломжийг ашиглах хэрэгтэй. Эмэгтэй хүн, эрэгтэй хүний хувьд бол тэр оройн хүрдтэй бусад хүрдүүд нь тийм ялгаатай зүйл байхгүй. Яг л хүний бие махбод учраас ихээс төрөхдөө яг л адилхан дурж байгаа. Энд зүгээр ялгаатай зүйл нь юу гэхээр тэр тухайн нөгөө нэг үүрэг хариуцлага. Тэгээ эмэгтэй хүн айл гэрийн тэр үүрэг хариуцлага нь өөр учраас илүү жоох нөгөө ёс журам сахиж үлдчихэж байгаа зүйлсүүд байна. Тэр ухамсарын тэр энергийн төвшөнд тэр энерги одоо оршихуй ертөнцид энд бол эмэгтэй тэ бүр ингээд нарийн яг юм болохгүй гэдэг зүйлүүд нь бол тийм боломжгүй байхгүй. Яг тийм хүүсийн ялгуул байхгүй гэсэн үг. Тэ. Хүүсээр ялгуулахгүй. Энэ бидний нөгөө хүүстэй холбоогүй ухамсартай холбоотой учраас бидний ухамсарт ямар нэгэн тийм хүүс байхгүй. Эмэгтэй ухамсар, эрэгтэй ухамсар гэх юм уу те ялгаж яг тийм хүүс байхгүй. Гэвч бясалгалын тэр арга техникүүд болон тэр бясалгалын тэр ёс заншилт эхийн тал, эцгийн тал гэдэг ойлголтууд л байдаг. Энэ зүгээр ойлголт учраас яг юм хүүс бол биш. Тий. Ойлголтууд ингээд ийм ангилсан тийм тухайн энергийн холбогдлолтой ойлголтууд байдаг. За хоёлаа сая 7 хүрдийг доороос нь эхлээд тайлбарлалаа. Амьдрал дээр яг ингээд байвал энэ тэмдэг илэрдэг, яаж ангаах уу гэд ингээд ярьсан. Одоо ингээд сонсож байгаа хүмүүс бүгдийн тэнцүү сайхан байх юмсан гэж бодож байгаа. Тэгээ миний аль хүрд нь аль хавцаа байгаа бол үнэхээр бүрэн бүтэн байгаа болов сэвтэйг байгаа болов гэд санаа зовоод эхэлчлээ. Тэгснэ бүгдийн нэг дор ингээд бясалгалаар ангаах арга байдаг юм уу? Одоо энийг ангааж бүтэн болгож байгаа арга нь зөвхөн бясалгал уу? За бясалгал гэдэг маань яагаад тийм их ач холбогдолтой байгаад байна гэхээр бясалгал өөрөө нэг анхаарал төвлөрөл үүсгэж тухайн анхаарал төвлөрлөөр хүний өөрийн анхаарал хаан төвлөрнө тухайн тэр цэг дээр бүх хүний энергийг зарцуулагддаг. Жишээ нь бид нар ингээд ямар нэгэн хэрүүл урвал дээр анхаарлаа төвлөрүүлэхэд бидний бүх энерги тийшээ л гүйцэтгэв. Нөгөө ажил төвлөрөн биш. Гэтэл бид нар бусдын сайн сайхан ингээд монголчууд хэлдэг өгдөг юм. Хүний сайнд ингээд одоо тэ хүний тэр амжилт бүтээлд нь хамт агаад баясчээ, баярлжээ буюу нөгөө буяндан даган баяс гэдэг. Хүний тэр буянд даган баясахаар яадаг хөр хүний өөрийн дотоод тэр энерги цэвэрлэгдээд байна. Буюу өмнө хэлсэн тэр тухайн хүний хэлжсэн ямар нэгэн тэр сөрөг, тэ мөөг, муу сэтгэл энэ болгон ч ингээд цэвэрлэгдээд байгаа баг багаар. Гэхдээ тэр буянд даган баясж байгаа нь үнэн чин сэтгэл байх хэрэгтэй. Зүгээр нэг юм худлаа үг биш. Хүнээс гарч байгаа энэ бүх тэр 7 хүрдэнд агуулгаж байгаа мэдээллийг бясалгал яг ямар ач холбогдолтой гэхээр бүр яг гүн рүү илүү нарийн тэгж яг мэдэрч тухайн яг мис зал шиг тухайн яг тэр цэг дээр нь анхаарлаа төвлөрүүлж агаад түн дээр ажилдаг учраас бясалгал маань илүү үр дүнтэй байгаад. Өөр олон аргууд байна. Гэвч тэр аргууд маань өөр зорилготой учраас ямар зорилгоор тэр
бяцлаглыг хийгээд байна гэдэгтэй байна. Зүгээр хүрдтэй холбоогүй зүгээр нэг сэтгэл заслын тий эсвэл зүгээр гоё мэдрэмж аваад зүгээр л нэг гоё тухайн дээр өдрийн тэр нэг хар бараа амиг мартахын тулд сэтгэлээ гоё ойлгохын тулд хийдэг амар тайтгархын тулд хийдэг бяцлаглууд ба. Гэвч бид тийм бяцлал хийгээд ирэхээр нөгөө цаг хугацаа дэмий өрөөд өөрийгөө хуураад байна гэсэн. Өнөөдөр нэг гоё сэтгэл сайхан болчихно. Маргааш нэг юм сөргөн болох дахиад унчна. Дахиад нөгөөдөр нэг арай гэж нэг сэтгэлээ гоё болгож идэл. Тэрний маргааш дахиад унчна. Энэ амьдралын давтамжийг зогсоох хэрэгтэй. Зогсоохоор яадаг вэхээр бид амьдралын тэр хүлээс, амьдралын хэр буртгаас ангижирдаг. Тэгэхээр энийг яаж хийдэг вэхээр хүний долоон хүрдний тэр сэтгэлийн цэвэрлэгээ яагаад энэ дэр хурж ярьснаа гинт сэтгэл рүү орчих юм гэхээр бидний сэтгэл болон хүрд хоёр маань бүр яг юм нарийн холбоотой. Нэг нь унахад нөгөөдгөө дагаад доош нь унгадаг, нэг нь дээшлэхэд нөгөөдгөө дагаад дээшлүүлдэг. Тэгэхээр энэ сэтгэлээ бид нар шууд хүрдтэйгээ харьцаж чадахгүй учраас те энгийн хүн эхлээд юутайгаар харьцаж чадахгүй сэтгэлтэйгээ харьцаж чадна. Хүн яд сэтгэлээ удирдах чадна. Тэгэхээр бяцлал анх эхлэхдээ юу чухал гэхээр сэтгэл чухал, зориг чухал. Давхар танин мэдхүү чухал. Танин мэдхүүгүйгээр бяцлагыг хийчихэр дунд нь ингээ болж байгаа үйл явцад өөрийг нь аягүй их олон ингээд ойлгомжгүй байдлаас болоод хүн өөддөг, залхдаг, сонирхолгүй болчихдог. Тэгэхээр бяцлал хийхээс өмнө маш их танин мэдэх хүн тэр мэдээлэл мэдлгүүдийг авч явах хэрэгтэй. Тэгэхээр энэ танин мэдэх хүн хүнийг нөгөө нэг тэр замын дундаас болох, шантрах энэ олон зүйлээс хамгаалж байгаа. Тийм энэ долоон хүрд маань тэгэхээр бидний хувьд юу гэхээр бяцлаглын маань одоо бяцлаглаар энэ долоон хүрдийг эдгээж, ангааж өөрөөр хэлбэл дахиад цааш нь үргэлжлүүлээд илүү хөгжүүлэх боломжтой. Хөгжүүлэхдээ бас энэ чинь тухайн хүнд ийм шалгуур тавьдаг. Яагаад шалгуур тавьж байгаа вэ? Энэ зүйл нь өөрөө цаашаа өөр мэдлгүүтэй холбогдож байгаа. Яг номон дээр байгаа мэдлэг биш. Даалд дээр багшаас шавьд уламжлагддаг нууц мэдлгүүд. Энэ зүйлтэй холбогдоход хүн өөр ингэсэн шалгууртай байна. Тэгэхээр энэ шалгуур тэнцхийн тулд эхлээд бидний долоон хүрд тэнцвэртэй зөв оршиж явах хэрэгтэй, зөв эргэж явах хэрэгтэй. Жишээ нь хүрдэн буруу эргээтэй хар буруу санаатай ирнэ. Би нууц мэдлэг ав, мэдмээр нууцад илүү шунаад байна те. Энэ боломжгүй. Энэ зүйлд орох нь хориотой байдаг. Тэгэхээр гэтэл тэр хүн нөгөө хар буруу сэтгэлээр тэр нууц мэдлэгийг эзэмшээд тухайн зүйлийг өөр зүйлд ашиглах гэдэг байна. Тэгэхээр энэ маш олон тийм шалгууртай байдаг, үеийн үртэй байдаг. Тэгэхээр энэ хүрдтэй холбоотой асуудлууд байна гэдэг яг хоёул түр ярьжсэн нөгөө 7 гарчиг маань 108 дид гарчиг болж задардаг шиг дахиад маш олон зүйлтэй ингээд холбоотой авчдаг. Яг ингээд сонсч ирсэн чинь аргагүй юм байна гэж бодлоо. За хүн өнөөдрөө тайтгаруулахын тулд маргааш 50 байхын тулд одоо энгийн өдөр тутмын бяцлаглыг хийж болох нь байна. За тэгээд арай өөр төвшөнд хүрэх юм бол тэр хүнд мэдээж сахилгат хэрэгтэй. Тууштай цаг хугацаа хэрэгтэй. Тэгж чаддгүй болохоор л одоо нөгөө тэр төвшөнд хүрдэггүй юм байна шүү дээ. Түрүүн энэ нөгөө мэлмийн хүрдний тухай ярьж байхдаа гэгэрх гэж яриад байсан шүү дээ. Магадгүй тууштай биш болохоор гэгэрсэн хүмүүс ховорхон байдаг нэнтэй бас холбоотой юм болов уу гэж бодож байна. Тэгдэг яг бизнесийн ертөнцтэй бас адилхан. Бизнесийн ертөнцид хүн болгон тэр бомтон болоод хамгийн өндөр түвшинд хүрээд амжилтанд хүрдэггүй. Бүгд ингээд цөөхөн идэв хүмүүс хамгийн оройд нүрч байгаа бизнес юм. Энэ яагаад ихэнх хүмүүс яадаг вэ? Мотиваци араас явдаг. Ингээд нэг мотивац урам зориг тэ надад гоё урам өгчүүл би өстэй хийх гэдэг. Та нар намайг гоё дэмжиж өгдөг. Дэмжиж урам өгөн гот нөгөө яг тухайн үед амар хийгээд идэг. Тэгснэ 2-3 хоногийн дараа сарын дараа алга болчдөг. Яг ч нөгөө дараагийн урмаа хүлээгээд идэг. Жинхэнэ амжилтанд хүрдэг хүн яадаг вэ? Сахилга батан дээр л хүрдэг. Тэр хүн ямар нэг урам зориг тэ намайг магтаад өгөөч, намайг нэг юм гоё хэлээд ингээд алдаршуулад өгөөч. Тэгвэл би яг хийх гэдэг нь тэгдэггүй. Хийж байгаа зүйл нь тухайн тэр хүний арга барил нь сахилга батан л тэр хүнийг амжилтанд хүргээд буюу тэр дээшээ тэр цөөхөн одоо амжилтанд хүрч байгаа хүмүүсийн цөөхөн хүмүүс нь сахилга батын үдэн дээрээс л гардаг. Буюу тэр төсвөр хатуужил тэр төвчээр байгаа. Ихэнх тохиолдол яадаг хүмүүс шууд өнөөдөр гоё мотивац аваад одоо за надад 10 сая 20 сая төгрөг байвал юу хийх вэ гэж бодож байгаа л за нэг шууд ийм хийчихсэн. Гараа шууд зүгээр халаад өгнө гэж боддог. Тэгэл хийж байгаа л 7 хоногийн дараа болцсон ч гэдэг юм нэг юм шалтгаан хэлээд нэг юм унтарсан байдаг. Энэ бүхэн маань яг бяцлагтай адилхан. Тэр бяцлал хийхээс өмнө нэх гоё ингээл те гоё юм бодоол за өнөөдөр нэг гоё болчих гээл нэг бяцлалж явдаг. Тэр өдөр гоё болчдөг. Гэсэн маргааш нь бяцлалаа ингээд жоох сонирхол нь буурчдаг. Тэгээ нэг урам авах гээд хийгээд байдаг. Буюу өөртөө нэг юм яг юм таашаал
Мэдрэмжийн араас хийж байгаа гэсэн үг. Бясалгалыг таашаал мэдрэмжийн араас хийдэг. Хэрвээ зорилго нь таашаал мэдрэмж байх юм бол энэ нь өөрөө хүнийг улам илүү шунал руу хөтлөд. Тэгэхээр яг нөгөө донтолтой адилхан. Ямар нэгэн сахарын донтолтой, ямар нэгэн буруу зүйлийн донтолтой адилхан бясалгалын тэр хүний бас нэг донтолт болчихж байгаа. Тэгээ нөгөөтгөөс нөгөө мэдрэмж авахгүйгээ суугаад идэг. Зорилгон тэр болчихдог. Энэ бол буруу. Бясалгал бол тийм таашаалын араас бид явдаггүй. Энэ бол илүү өөрийгөө таньж мэдж чөлөөлөх эрх чөлөөний араас явдаг гэсэн үг. Юуны эрх чөлөө хөрдөг? Сэтгэлийн эрх чөлөө. Энэний цаана дахиад өөр зөндөө утга. Яг ингээд энгийн нийт сонсогчтой зориулж сэтгэл хэлж байгаа боловч бясалгалын тэр цаад нарийн өөр юм болохоор өөр юмны эрх чөлөө. Анхны шатандаа хүн эхлээд сэтгэлээ чөлөөлж байгаа. Буюу тэр айц, санаа зовнил, тэр сэтгэл готрол, тэр сэтгэл зүйн асуудлуудаас чөлөөлөгч байгаа. Тэр хүний сэтгэл аюу гой тайван болчихдог. Энэ бол анхны шатанд. Тэгэхээр энэ зорилго болохоос нөгөө нэг таашаал авах биш. Тэгвэл амьдралын тэр аз жаргал гэдэг зүйл маань юу гэхээр бид нар аз жаргал гэхээр нэг юм өдөр болгон баяр, өдөр болгон аз, өдөр болгон гоё зүйлийг бодоод байдаг. Энэ аз жаргал биш. Энд чинь эсрэгээр ихтгэр зовлон болчихдог. Буюу өдөр болгон төрс өдөр тэмдэглээд өдөр болгон шоудаад байвал хүн сүлдө ядраа зовно штэ. Гэтэл энгийн үний үед бол энэ аюу нэг юм энэ хүнстэй үнэн жаргацсан гэл дандаа л баяр тэмдэглээл энэ тэнд гоё ингэ явчих юм. Гэсэн манайт нь ажил дээр ингээл ажиллаа хийгээл оройд харах цагаа үлээгээл ядраал. Гэтэл тэр аз жаргал гэж боддог зүйл маань хүртэл аз жаргал биш үү? Гой сайхан амьдрал гэж хараад байгаа зүйл маань аз жаргал биш. Жинхэнэ аз жаргал юу гэхээр энэ бүхнээс чөлөөлөгдөж амар тайван байх. Сэтгэлийн тэр амар амгалан маань жинхэнэ аз жаргал байна. За дахиад дараагийн асуулт дахиад мэлмийн хүрд рүү боргоцоо булчирхаар яваад очичлаа. Гэгэрн гэд ярьсандаа гэгэрн гэдгийг одоо гэгэ гэдэг утгаараа боргоцоо булчирхаа дээр төвлөрөөд ингээд байгаад хаар гэрэл харагддаг гэж тэгдэг штэ. Гэгэрн гэдгийг үнэхээр бясалгал нь үр дүнд хүрээд нүдэ ханаад ингээд үежээ тэр гэгээг гэрлийг хартсан болохоор гэгэрцэн гэдэг нөө. Эсвэл одоо ингээд бодит амьдрал дээр та ялгаагүй ингээд нэг хайрцаанд ороод ажиллаа хийгээл ингээд өрхөх давхар амьдрал гэл явж байгаа шүү дээ. Тэр болгон дээр үнэхээр тайван тогтун байгаад яаж ч байсан сэтгэл зүйн хувьд савлгаагүй болцсон байхыг хилээд байна уу? Нэг өөр хүн болцсон юм шиг. Энд хоёр зарчим байна. Нэг нь бол тэр гэгэрэл гэдэг зүйл маань яг би бясалгал хийж байхдаа гэрэл харах юм бол энэ нь гэгэрэл бол биш. Ер нь бол бясалгалыг ингээд ийм гэгэрэл хүрэх зам шатыг ийм ингээд нэг ойролцоогоор томьёолох юм бол гэж байна. Томьёолох юм бол нэг ийм 8 шат ба. Энийг самади гэдэг. Самади буюу гүн төвлөрөл. Гүн төвлөрлийн 8 шат. Энэ гүн төвлөрөөд ирэхээр тэр гэгэрэл нь буюу 9 дэх шатн дээр ирэхээр гэгэрч байгаа. Гэхдээ энэний цаана дахиад төгс гэгэрэл гэж байна. Энгийн гэгэрэл болон төгс гэгэрэл. Энэний цаана дахиад гэгэрэл байх гэсэн үг. За хүн ингээд жишээ нь хотогт хувилгаатууд амьдралдаа алхам тутамдаа буюу тэр амьдралын тэр төрөл авалт тутамдаа гэгэрч идэг. Гэхдээ төгс гэгэрэл биш. Зүгээр л гэгэрэл. Төгс гэгэрэл нь яаж вэ гэхээр бүр эцсийн тэр гэгэрлийн эцсийн шат. Төгс гэгэрэлд хүрснээрээ тэр хүн дахиж хотогт хувилгаан хүн хотогт хувилгаан биш бурхан болж байгаа гэсэн үг. Хотогт хувилгаан нь яаж вэ гэхээр гэгэрж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ ялгаа нь юу хэлэх гээд байна вэ гэхээр бидний энгийн бясалгал хийж явах үедээ гэрэл харах юм бол бид нар гэгэрчлээ гэж андуурч болохгүй. Тэр гэгэрэл биш. Энэ зүгээр боргоцоо булчирхааны идэвхжил. Боргоцоо булчирхааны идэвхжгээрээ л гэрэл харж байгаа болохоос яг нэг гэгэрцэн бол биш. Яг гэгэрцэн юу гэхээр бүх зүйлээс ангид орших. Тэр байгаль мөн чанартай болох гэсэн үг. Байгаль мөн чанар хэрэг үхээр хүн бусдыг ангилж шүүхгүй тэр сэтгэлгээ. Ямар нэгэн хүнийг шүүж харьцахгүй гэсэн. Байгаль биднийг тэ ан амтан, хонь, чон, тэ хар шар бүх хүмүүсийг хамтд нь амьдруулж байгаа. Хин нэг үнийг ялгарлаагүй. Яг энэ сэтгэлийг байгалийн тэр мөн чанарыг өөрийнхөө дотроо бий болгохыг л илүү тэр одоо гэгэрлийн тэр төвшөнд хүрч байгаа гэгэрл гэж ойлгож байна. Цэвэр тунгалаг оршихуй байгаа. Тэгээ энэс цаашаа дахиад төвшөнд байгаа бол байгаа. Яг энэ бясалгал дээр анхаарсан гэрлээ хүн андуур тохиол байдаг. Нөгөө гэгэрл нэг юм шиг байна. Нэг гэрэл харангуйта нөгөө гэрэл нэг юм шиг байна да. Ямар гоё юм бэ гэл. Энэ үед яадаг нөгөө гэрлийг тэр тухайн харж байгаа гэрэлтэй донтох үзэгдэл үүсдэг. Дараагийн бясалгал хийхдээ нөгөө гэрлээ харах гэдэг. Тухайн гэрэл өөрт нэг гоё мэдрэмж өгдөг байхгүй. Буюу нэг юм илч дулаан, амар тайван мэдрэмж өгдөг. Тэнгуут энэ мэдрэмжийн араас явдаг буюу хүн мэдрэмжийн араас яваад байдаг. Бид нар бол
Уг нь бол мэдрэмжээс ангид орчих хэрэгтэй байхгүй. Бяцлаглалын тэр цаад бас нэг зорилго. Энэ бүх мэдрэмжүүдээс ангид буюу нөгөө анх ярьсан эрх чөлөө. Тэр сэтгэлийн эрх чөлөө чинь дахиад мэдрэмжийн эрх чөлөөнд хүрнэ. Бүх юмыг мэдрээд авах биш. Энэ бүх 5 метр хүнээс ангид болно гэсэн. Гэтэл анх тэр гэрэл харж байхдаа хараад тухайн зүйлийн гэрлээг өөртөө айгүй гой санагддаг. Тэнгууд тэндээ шунаад эндээ шунал үсээд дахиж бясалгал хийх шалтгаан зүгээр тэр гэрэл болцсон байдаг. Нөгөө нэг юм өөрийгөө цэвэрлэхтэй өөрийгөө хөгжүүлэх биш. Нөгөө гэрлээ харахгаас суугаад байдаг. Тэгэхээр энэ бол бас нэг юм буруу ойлголт болчдөг. Тухайн хүний мэдээж буруу биш. Энд чинь анх удаа хийж байгаа тэр хүн анх удаа гэрэл харж байгаа чинь тухайн үед л тэгж бас бодно шүү дээ. Хинж байсан бодно. Тэр хүний буруу биш. Энэ дээр нь зааж чиглүүлээд наа чин гэгэрэл биш ээ. Энэ бол боргоцоо булчирхааны идэвхжил. Энэ даралтын нөлөөгөөр чиний нүдэнд гэрэл харагдаж байгаа гэдгийг тайлбарлахаар ингээ ойлгоод дахиад цаашаага ахих дараагийн шат руугаа орж эхэлдэг. Гэхдээ энэ хүн бяцлаглаа маш сайн хийсэн байна. Анхаарлаа сайн төвлөрүүлсэн байна. Тийм болохоор нөгөө боргоцоо булчирхаа идэвхжиж байгаа гэсэн үг дээ. Одоо та 20 жил бяцлаглалын багш хийж байгаа. Яг тоо асуухгүйгээр энэ хооронд үнэхээр тууштай яваад боргоцоо гэгэрхэ байли. Боргоцоо булчирхаагаа идэвхжүүлээд гэрэл харсан бяцлагч шавнар ер нь хуваар дүүцэлж хэлвэл хэр байдаг бол одоо би сонсож байгаа хүмүүс өөрийнхөө магадлалыг бас нэг сонсчвал. Тэр гэрэл харах магадлал бол ер нь юм байд юм. Яг нөгөө нийт хүмүүсийн 20-80 зарчим шиг. Тийм. Нийт хүмүүсийн 20% нь хардаг. 80% нь яагаад тэгэхээр маш олон зүйл тэр хүний сэтгэл дотор болоод идэг. Нөгөө өөрөө өөртөө тулдаад идэг. Буюу нөгөө сэтгэл зүгээд авах гээд бяцлал хийгээд ингээд суугаад идэг. Нөгөө айц, нөгөө тий янз бүрийн мэдрэмжүүд, дурсамж энэ бүхнээс ингээд салах гээд тайван байх гээд суугаад идэг. 20% дээр нь тэр амжилтууд гарч эхэлдэг. Тэр бүхнийг давж төвчээртэй байснаас. Гэвч энэ төвчээр бас нөгөө хоёлынгийн өмнөх дугаар дээр ичсэн төрөл авалттай холбоотой. Зарим хүнээс гарч байгаа төвчээр нь аягүй өндөр байгаад байдаг. Зарим төвчээргүй ингээд дундаас нь бууж өгöd болчдөг. Яагаад тэгэхээр зорилго нь нөгөө гэрэл харах гэдэг. Гэтэл гэрлээ харахгүй ингээд бодчихороо болчдөг. За би чадахгүй мэн гэдэг. Гэвч тэр хүн нөгөө нэг юу яа. Өөрийнх нь зорилго нь гэрэл харах учраас бяцлал нахихгүй. Хэрвээ хин нэгэн хүний зорилго гэрэл харах бол энэ бяцлал цааш явахгүй. Яагаад тэгэхээр энэ хүн зорилготой бяцлал хийгээд байгаа учраас. Гэвч түрүүн ярьсан эрх чөлөөний яг төлөө хийж байгаа шүү дээ. Буюу зорилгогүй байхгүй. Зорилгогүй буюу бүх зүйлээс чөлөөлөгдөн. Гэсэн чи би нэг зорилго тавиад гоё мэдрэмж аавна гэж яваад байна. Тэгэхээр энэ бол түүндээ хүрч чаддгүй. Яагаад тэгэхээр өөрийгөө хүчлээд байгаа учраас. Хүчилж байгаа үед бяцлал маань үр дүндээ хүрч чаддгүй. Хэцүү байдаг. Өнөөдөр 7 хүрдийг энгийн шүүж тайлбарлаж байгаа. Амьдрал дээр яг юунд хэрэгтэй болдог, биеийнхаа аль хэсэгт байрладаг гэдэг юм уу? Ингээд анхан шатны мэдлэгийг олж авсан. За тэгсэн чинь миний асуултууд энэ мэлми хүрд буюу боргоцоо булчирхаараа илүү төвлөрөөд байна. Энтэй адилхан чухал биш хүрд гэж байх уу? Чухал хүрд гэж байх уу? Тэгээд хэрвээ чухал гэх юм бол магадгүй тэр хүрдэн дээрээ төлхөө ажиллах гэдэг юм л да. Чухал гэвэл бүгд чухал. Яагаад тэгэхээр энэ хамтдаа байж байгаа нөгөө цогц нэг бүрэлдэхүүн болж байна. Бид нар шинэ нөгөө гар маань хэрэггүйгээд гараа тастаа хийж байгаа тийм. Хөл маань хэрэггүйгээд хөлөө тастахгүй учраас за хөл хэрэггүй юм чи хөлөө авчиг гэхгүй. Хөл маань ч хэрэгтэй, гар маань ч хэрэгтэй, толгой маань ч хэрэгтэй. Тэгэхээр бүх хүрдүүдээ гоё хамтд нь цогцоор нь хөгжүүлэх арга барил хэрэгэлдэг. За энэ дээр мэлмийн хүрдийг илүү онцгойлоод байгаа шүү дээ. Энэ яаж юм нөхөр хүний танин мэдхүн сонирхол. Өөрөө ч яагаад мэлмийн хүрдийг илүү ингээ асуудаг нөхөр танин мэдхүү байна гэсэн үг. Танин мэдхүн сонирхол буюу энийг таньж мэдмээр энэ илүү сонирхолтой байгаа учраас. Өөр жишээ нь одоо нэг хүүхдтэй болмоор байгаа эмэгтэй надаас юу гэж асуух вэ? Надаас мэлмийн хүрдийг асуухгүй. Та нэг үржихүү хүрдээ яриад байгаа ш. Үржихүү нь яад юм ч гэдэг юм те. Тухайн хүний сонирхол нь өөрөө нөгөө хүрдтэйгээ холбоотой байхгүй. Гэтэл хин нэгэн хүн ингээд айгаад байгаа бол те зүрх өвдөө зүрх дэлсээд айгаад ингээ юм харахад очиж мочоод байгаа бол тэр хүн надаас нөгөө үржихүү хүрдийг асуухгүй. Зүрх хүрдээ л асууна. Тэгэхээр өөрөөр нөгөө нэг танин мэдхүн ач холбогдол их сонирхолтой байна гэсэн үг. Энийг таньж мэдхийг хүсэж байна. Илүү нөгөө 5 метрхүүгээс гадна 6 дахь метрхүүгээрээ өөр зүйлийг таньж мэдэрч түүнтэй холбогдох, тэ түүнээс мэдээлэл авах, суралцах, ахиж дэвших. Тэр сонирхол байгаа учраас тэ асууж байгаа. Энэ дэр энэ танин мэдхүн энэ хүрдийг бид нар зөв ашиглах хэрэгтэй. Ямар нэгэн буруу сэтлэр ашиглахаар энэ яадаг вэхээр нэгд хөгжихгүй. Яагаад тэгэхээр энэ нь эрүүл зөв байж хөгждөг зүйл болохоос буруугаар хар санаагаар буруу зорилгоор хөгжүүлчих гэхээр хүний зүгээр буруу энэ хар санаа те
буруу харахуд л хөгжмөхөөс яг мэлмийн үрд хөгжихгүй. Тийм. Тэгэхээр мэлмийн үрдэн дээр тэр сөрөг талаас нь харах хүн бол яа гэхээр юм болгоны зүгээр л муугаар тухайн хүнийг яг үнэн бодтойгоор биш муугаар хараад байдаг. Тэгэхээр муугаар хараад сурчдаг учраас зөв хөгжүүлэх хэрэгтэй. Зөв хөгжүүлэхээр яах вэ? Яг үнэн юмыг бодит дээр нь харж тань мэдж эхэлдэг. Энэ чинь ийм учиртай байсан байна гэдэг. Тэгэхээр энэ яадаг вэхээр дээд дээшээгээ холбогддог. Буюу хин нэгэн хүнээс асуух гэж байгаа асуултаа бид хүнээс нь биш дээд оршихугаас асууж болдог. Оршихуй яадаг вэхээр бид нар бүх мэдээлэл яг үндэ тийм юу вэ? Нууц гэдэг боловч яг юм англи ялгуур байдаггүй. Бид нар өөрсдөө хөгжүүлэх юм бол энэ нууц мэдлэгт хүрэх боломжтой баггүй. Түүнээс чи монгол хүү юм аа монголчуудыг оруулахгүй тэднийг оруулж гэдэг ийм ямар нэгэн ялгуурлах үзэл байдаггүй. Эдийн нууц энэ бол нууц мэдээлэл нууц гэвч өөрсдөө хөгжүүлжүүл энэ бүрэн бидэрт нээлттэй болчдөг. Тэгвэл бясалгал шавчин болъё гэд ирж байгаа хүмүүст ямар нэг шаардлага шалгуур тавьдаггүй. Танаас гадна бясалгалын газрууд маш олон байгаа. Ямар ч сэдэлтэйгээр тийм ээ энэ юмны зах цухаас нь мэдчихэд гэд ингээд очиж байгаа хүмүүс ахыг үүсэхгүй юм байна тий. Юу ч хулаа гэхээр зориг. Дандаа л би нөгөө өмнөх дугаард хэлсэн зориг. Тухайн хүний бясалгалж явж байгаа зорилгын л асуудаг. Зорилго нь үнэн мөн чанартай тэр зөв байх юм бол шаваараа дуртай явна. Өөр зорилготой өөр юм яриа тий байх юм бол энэ би тийм хүнд юу гэдэг энд ерөөсө мөнгө хамаагүй. Мөнгө чухал ш. Тухайн хүн тэр хүн бит хоёрын хоорондох тэр итгэлцэл харилцаанаас үүсэж байгаа мэдлэг. Яагаад энийг чухалчлаад байна гэхээр өөрөлдөл давтамжаа нийлүүлэх гэдэг юм. Миний давтамж тэр хүний давтамж хоёр ижил төвшөнд байж энэ мэдлэг нь боддоороо тэр хүнд очдог болохоос хоёр өөр давтамжийн хоёр өөр юм ингээд хоёр талд дуурайд хоорондоо мэдээлэл солилцож хүлээж авч чадахгүй учраас багшаа болж чаддаг. Тэгэхээр тэр хүний сэтгэл зориг миний сэтгэл зориг хоёр нэгдэж энэ жинхэнэ мэдлэг тэр хүндээ очиж чаддаг. Гадуур аура энергийн төвүүд гэд байгаад байдаг. Тэгээд компьютер дээр дүрс бичлэгийг харахаар хүний биеийг тойрсон нэг юм бөмбөлөг гаргацсан зарим нь эндээсээ цөмөрцөн гэсэн юмнууд хүмүүс харж илээсэн баг та. Энэ одоо ауратай одоо энэ 7 хүрдтэй хамаатай юу? Тэгээд энэ 7 хүрдийг бясалгалаар тууштай засна гэхээр одоо бас л хөөрхөн цаг хугацаа орноо. Бид нар чинь бас яаруу хүмүүс нөгөө нэг аурагийн төвд очиод 1 цаг болдог юм уу 2 цаг болдог юм уу эсвэл нэг 2 3 курс эмчилгээ хийхүүтэй засалд ороод болгочихъя гэд бодож байгаагийн хооронд ямар зөрчил ялгаа байна. Би энэ нэг маш сонирхолтой нэг нэр. Юу гэхээр хүний 7 хүрд бол тэр аураг идэвхжүүлж байгаа үндсэн хэсгүүд мөн. Гэхдээ энэ аурад чинь дахиад өөр биеуд байна. Тэ сэтгэл бие, ухамсар бие, махан бие, сүнсэн бие гэдэг энэ биеуд бас байгаа. Ингээд бүгд хоорондоо холбоотой гэсэн үг. За энд нэг сонирхолтой юм нь юу гэхээр хүний 7 хүрд 7 өөр давтамжтай. Буюу 7 өөр бас дуу хай гаргадаг. Дуу хайнууд нь өөр. Тэгэхээр бид нар ингээд би нэг олон жишээнд олон хүнд ярьсан. Ямар нэг юм цахилгаан станц юм уу те цахилгаан төхөөрөмж генератор дээр очихоор ингээд ойртож ихэн ах ингээд нэг юм хуржигнсэн цахилгааны чимээ гардаг те. Яг энтэй адилхан бидний биеийн тог цахилгаан дээр эрчим энерги гүйж байгаа учраас мэдрэмжтэй хүн буюу сонрын тэр мэдрэмжтэй хүн яадаг вэхээр хүний биед ойртоход тэр хүний энерги нь тэр хүрдүүд нь сонсогддог. Энэ нь тухайн хүний тэр сонрын одоо буюу сонордох, сонсох тэр мэдрэхүйг хөгжүүлснээр хүний тэр энерги 7 хүрдийг гарч байгаа тэр дуу хаяг сонсох боломжтой байдаг. За эндээс дахиад 7 өөр өнгийн гэрэл дуу ялгарч идэг. Давхар нэг зүйл нөхөр 7 өөр бүр нарийн бясалгалын төвшөнд бүр нарийн ярахаар 7 өөр сүнс оршиж идэг. Давхар энэ өөрөө хүн энэ дотоод одоо түрүүн ярьсан хэлээ 7 өөр дуу хаяг байгаа шүү дээ. Энэ дуу хаяг тарины хүчээр өөрчлөх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл Бурхны тариныг 100,000 удаа уншдаг тий. Ингээд хүмүүс 100,000 удаа, 400,000 удаа гэж янз бүр уншдаг. Энэ тантри ясанд. Энд яадаг вэхээр тухайн хүний дотоод хүрднийхэн дуу өөрчлөгдсөн байдаг. Дотоод төр хүнээс гарч байгаа дуу хаяг нөгөө таринтайгаа адилхан чимэт болсон байдаг. Тэгэхээр бидний тэр одоо шинэ мэлмийн хүрдэн дээр гардаг дуу хаяг ум хаяг. Ум хаяг
тарин болгон дээр гардаг те. Ингээд гэдэг үгээр эхэлж байгаа. Тэгэхээр энэ гэдэг үсгээр эхэлж байгаа. Тэгэхээр энэ яаж юм нэхэр хүнийг анханаас нь эхлээд энэ тарин яагаад энэ үсгээр эхэлж байгаа нөхөр эхлээд тэр хүнийг тэр даалт ертөнцийн өөр тэр ертөнцийн мэдрэмжүүдийг таньж мэдэж хөгжүүлэх зорилготойгоор эхлээд энэ үсэг явж байгаа. Энэ яаж юм нэхэр хүнийг сэрэж гин гэсэн үг. Буюу бидэрт хүн болгонд өөр ингэсэн нэр байгаа шүү дээ. Одоо ингээд намайг мэд самдан гэж. Гэтэл намайг яг мэдж самдан гэж би годомжинд хин нэг хүн хэлэхэд л би ирж харна. Яг тэрнтэй адилхан гэдэг авийг хэлэхэд тэр миний борцоо булчирхааны нэр нөхгүй. Яг гэж хэлэхэд миний борцоо булчирхаа сэрдэг. Буюу идэвчдэг байгаа. Тэгэхээр бидний 7 хүрдэн дээр байгаа энэ авиануудын тэр үсэг дуу аваа чинь өөрийнх нь нэр нь гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар л наран сүлжээ те одоо зүрхэн хүрд, хоолой хүрд гэж нэрлэж байгаа боловч өөр тэрнээс гарч байгаа дуу аваагаар бас нэрлэж байна. Тэ одоо яг хүрд гэж хэлдэггүй л те. Гэхдээ гэдэг нь тухайн хүрдийг сэрэж идэг, дуудаж идэг тухайн хүрдний яг нэр шиг нэдэг. Тэгээ эндээс гарч байгаа энэ дуу аваа тухайн хүн ямар бурхны тариныг илүү уншина, өөртөө ямар бурхны тэр тариныг илүү гоё, өөрт нь таатай байна. Тэр таринаа ингээд 100,000 удаа, 200,000 удаа, 400,000 удаа уншдаг. Энэ хугацаанд хүний биенээс нь гарч байгаа нөгөө түрүүн хэлсэн дуу аваа өөрчлөгдсөн гэдэг байна. 7 хүрдний 7 аваа биш. Тэр хүнээс бүр тарин ингээд сонсогдоод идэг. Нөгөө хүнийх нь биенээс нь. Яагаад тэр хүний сэтгэл хүрд хоёр нь холбоотой. Тухайн хүн сэтгэлээсээ тэр тариныг уншиж байгаа. Сэтгэлээсээ тариныг унших үед хүний дотоод хүрдэнд тэр дуу аваа шингээд идэг. Буюу хүний тэр давтамж нь өөрчлөгдсөн гэдэг. Давтамж өөрчлөгдөх үед тухайн тэр яг бурхан өөр дээр нь заларч ирж одоо суух боломжтой байдаг. За энэ бол илүү нөгөө тантрын бяцлагтай холбоотой буюу нарийн тийм байна. Түвшин. Энгийн түвшинд юу гэхээр хүн өөрийнхөө одоо эндээс энгийн амьдрал бидний хэрэгэлдэг зүйл. Нөгөө нэг тарин ингэж хүнд нөлөөлж болж байгаа юм чинь бидний нөгөө хилээд байгаа хар муу хүртэл нөлөөлдөг. Буюу бид нар яг тарин шиг хар муугийг хилээд гэсэн. Энэ хилж байгаа зүйл маань дотоод яг нөгөө бурхны тарин уншаа бурхан бид нар дээр суудаг шиг хар муугийг хилээд байхад нөгөө хар муу юм бид нар дээр суугаад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ 7 хүрд маань маш олон зүйлийн ач холбогдолтой учраас хүн болгон тэ таньж мэдэх нь айгүй чухал. Тухайн хүний ажил үйлс бүтэх тэр зүйлтэй бас холбоотой. Гэвч одоо энгийн хүмүүсийн хувьд бид нар ингээд амьдралд ажил төрөл гэр бүл чухал байдаг бол бяцлагч хүмүүст илүү цаад нарийн түвшин өөр зүйлс илүү чухал учраас илүү гүнзгий судалж авдаг. Тийм байна. Сая 7 хүрдийг тайлбарлаж яхад нэрээ хүн болгон өөр өөрсдийнхөө сонирхлоор тэр хүрд рүү татагдсан байна. Нэрээ яг тийм байна. Бэлмийн хүрд гээл байн боргоцоо булчирхаа гэлээсэн чинь одоо тэгсэн чинь би энэ мэлмийн хүрд рүү татагтаад байгаа нь миний мэлмийн хүрд ажиллагаатай идэвхжихэд бэлэн байгаа гэсэн үг юм уу? Бүр эсэргээрээ ингээд байхгүй болоод ингээд намайг шаардаад байгаа гэсэн үг юм болов? Энэ мэлмийн хүрд юу одоо хоол нэгчин гэсэн үг. Буюу мэдлэгийн үлсгэлэн буюу тань мэдхүн тэр өсвөл нь тань мэдхийг маш их хүсэж гэсэн үг. Тэгэхээр энэ мэлмийн хүрд тань мэдхүн те өөр дээр тэр төвлөрж тань мэдхэд бүр маш их аз жаргалыг мэдэрнэ. Миний ингээд хүрдний блок тайлгаж байгаа гэсэн үг. Тухайн тэр хүрд нь өөр ингээд бүр нэг бачимжсэн тэр байдал нь одоо блок нь арилаад бүр ингээд бүр амьсгай дүрэн цээж дүрэн хүн амьсгалаад ингээд дотор онгоож байгаа юм шиг тухайн хүний тэр хүрд нь тухайн тэр тань мэдхүн мэдээлэл авахгүй бас ингээд онгоогоод идэг. Түрүүн хоёлоо хоолой хүрдэнд чинь хэлжсэн. Ерөөл. Монгол хүн ингээд ерөөл хэлдэг. Ерөөл маань тухайн тэр хоолой хүрдийн блокийг тайлж байгаа бол тань мэдхүн хүний бас энэ мэлмийн хүрдний блокийг тайлж идэг. Хүн таньж мэдхээр яг нэг Европын дундад зуунд бас нэг ярьж байгаа үг Эврика гэдэг. Эврика гэдэг би мэдчлээ ойлгочлаа гэх нэг юм гэрэл асчлаа гэдэг. Яг энэ нь хүний боргоцоо булчирхаа бас явагдаж тань мэдх үед хүний боргоцоо булчирхаа идэвчээд идэг. Баярлаад идэг тохоор тэрүүгээр хооллоод идэг. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн дугаар 7 хүрдний тухай амьдралд яаж хэрэглэх вэ? 7 хүрд гэж юу юу юм бэ? Тэгээ тус бүрийн онцлогуд ямар үүрэгтэй вэ? Гэт ингээд анхан шатны амьдралд ойр ийм мэдээлэл өгч ярилцлаа. Тэгээд яг энэ 7 хүрдэнд дутуу юм юу байна? Тэгээд өмнөх дугааруудын сонсогчдын асууж байсан бас асуултууд байсан. Тэр нэг асуулт асуучих юм би өөрөө тэмдэглээд авсан байсан байна. Сая уг нь бол ингээд 7 хүрдний тухай яриад, эрчим энергийн тухай яриад, тэрийг яаж сэвтэхгүй байх вэ? Яаж тэтгэхгүй гэд өнгөрөндөө гэж бодсон чинь нөгөө энэ дундуураас сүнс центр гэл ороод ирсэн шүү дээ. Тэгэхээр сүнс зайлна, сүл дуудуулна гэл ерөөсөө л
бас л түгээмэл ойлголт. Энэ юу нь ямар учир байгаад идэм бэ? Тухайн амьд хүн байгаад байдаг. Тэгсэн чинь дандаа л нөгөө байхгүй болсон хүний сүнсний тухай л яриад байсан билээ шүү дээ. Энэ ингэдэг. Энэ зүрхэн хүрдтэй холбоотой. Зүрхэн хүрдэн дээр хүний сүнс орж идэг бол оршиж байгаад энэ ямар нэгэн гадны хүчтэй дөргөлт, гадны хүчтэй цохилт, энергийн давтамжаас шалтгаалаад зүрхнээсээ салж мултардаг гэсэн. Гэхдээ салаад ингээ алга болчихгүй. Нэг сүнсийн дуудна гэжтэй. Сүнсний ядгаар хүний тухайн хүний дээр биений махан биенээс 1-2 м болон 2-3 м зайд хамт дагаа явдаг. Энэ үед хүн яадаг вэхэр өөрийн ийм ухамсаргүй юм шиг тийм болцсон байдаг. Буюу хүч чадалгүй сул дорой нэг болчдөг. Яг тэр хүч чадал нь нөгөө зүрхэнд байсан дээр ирч хүч. Тэр зүрхэнд өгдөг ирч хүч нь өөрөө биенийх нь гадна оршоод байгаа учраас тухайн хүн сүр сүлд нь хямар нуусан гэдэг шиг тэр үйл явдал болоод байна. Буюу хүний сүнс зайлах үед хүнээс тэр гадны нөлөөгөөр айх, цочих, тэр хүчтэй дөргөлт, гэмтэл олон зүйлээс шалтгаалаад ямар нэгэн байдлаар тухайн хүн сүнсэн зайлахад буюу зайлах гэж байна. Гэхдээ энэ зайтай байна гэсэн хүний биенээс 2-3 м. Эндээ ингээд дагаа яваад идэх хүний. Гэхдээ ихэд удаан ингэж бас дагаж явж болохгүй. Энийг хурдан бас биендээ оруулахгүй бол тухайн хүний бие нь өөрөө үхчихэж эхэлдэг. Буюу нөгөө энерги эрчим хүч авч чадахгүй бас болоод үхчээд идэг. Буюу улам хямар сүлтэнд орооцсоор хагаад хоолунд идэхэ болоод нүднээс гараа те ингэсээр хагаад тэр хүн нэг өдөр өглөөс ирэхгүй болсон байхыг үүсэхгүй. Тэгэхээр хүний сүнс зайлахад буцаагаад хурдан оруулах хэрэгтэй. За тэгээд яриагаа дуусгая гэсэн чи энэ яриагаа өндөрлөлт дуусгая. Одоо ингээд сүнс нь зайлцсан байна, хажууханд нь яваад байгаа юм байна харууханаар ботход. Ингээд ихэвчлэн лам дээр хүмүүс очдог. Бясалгагч та болохоор шашин өгөөсөхгүй шинжлэх ухаан ингээд ер нь ингээд ярьж байгаа штэ тэнцвэртэй ярьж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс одоо магадгүй ламаас өөр гарц гэж ярих юм бол тань дээр очиод онцлуулаад дуудуулна ч гэдэг юм уу, оруулна ч гэдэг юм уу. Ийм зан үйл байх уу? Ингээд миний баримтлаг зарчим болохоор ямар нэгэн зан үйл болон засал хийхгүй. Болон дээрс нь давхар зурхай, зурлаг, үзмэр мэрэгдэл хийхгүй. Энэ яагаад тэгэхээр миний өөрийн нөгөө бясалгалын зарчим дотор энэ хориотой байдаг. Учираас зөвхөн хичээл заана. Тэгээ бусдаа ярилцаж тэр зөвлөгөө мэдээлэл хуваалцна. Гэхдээ засал ямар нэгэн тийм зурхай, үзүрэг тийм бол хийдэггүй. Энэ үед хориотой. Ярилцаж гарц гаргалгааг нь зааж өгөх нь байна. За ойлголоо. За өнөөдрийн 7 үрдэнд илүү нэмж хэлэхээр зайшгүй энгийн хэрэглээнд байх ёстой шүү гэсэн агуулга байна уу? Тэгэхээр хүний 7 хүрд бол хүнд амьдралынхаа тэр ирч хүч бүх зүйлд нь нөлөөлж идэг. Хүн таньж мэдэх, бусадтай харилцах, гэр бүлийн харилцаа, тэр дуу аваа, үнэр гэд бүх зүйл. Тэгэхээр ямар нэгэн бидний амьдралд асуудал байгаа бол тий энэ бас 7 хүрдний аль нэгнээс нь болсон байх магадaltaй. Жишээ нь таньж мэдэх, тий нөгөө хүнийг танихгүй байх, итгэхгүй байх, үл итгэх гэд олон асуудал байна. Тэгэхээр энэ нь өөрөө бид дандаа нөгөө аргын талаас буюу шинжлэх ухааны талаас нь яваад идэг. Шинжлэх ухааны талаас нь ингээд яг эмчдэр очих, тий ямар нэгэн яг үзлэг онцлогоо шинжилгээгээр ороод үзээд идэг. Гэхдээ зарим тал дээр хүнд чинь нөгөө нэг оншин тогтоогдохгүй зүйл байна. Оншин тогтоогддог зүйл чинь нөгөө өмнөх дугаарууд ярьсан 1000 гаруй имээр идэгдэг өвчин болчиход байна. Имээр идэгдэг байсан бол тэр чинь оншин тодорхой. Тэгэхээр хүний амьдралд ийм олон тий асуудал чинь имээр биш тэр сэтгэлийн тэр өөрийнх нь зан үйл тий биеийн өдөр тутмын амьдралын дадал олон зүйлтэй холбоотойгоор идэх боломжтой зүйлүүд байдаг учраас тэр бүхний зангилаа хүрдэн дээр ирдэ шүү гэж хэлээ та. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо Хөгжингэр радио хөтөж подкаст ээлжид дугаараа та бүхэнд хүргэлээ. Өнөөдрийн зочин аялагч бясалгалын багш Мэжид Самдан байлаа. За бид 4-р дугаараа 4-р подкастаа сая хийж ярилцаж дуусглаа. Эхний дугаар бол тэрнгийн сэтгэлзээ. Ерөөсөө сэдвэн энэ боловч дотроо маш олон сонирхолтой хэрэгтэй агуулга багтаасан. 2 дахь дугаар төрөл авах гэж юу вэ? Үүлийн үр ер нь хараалт гэж яахтар юм байдаг юм уугүй юм уу? Яг амьдралтай ойртуулаад тайлбарлахад юу байдаг тухай бас тайлбарласан сонирхолтой дугаар байгаа. 3 дахь дугаар див лус бузар ер нь лус авдаг гэж ямар ойлголт байдаг юм бэ гэдгийг бас л их энгийн тайлбарлаж өгсөн. За өнөөдрийн дугаар бол ерөөсөө 7 хүрдний тухай 7 хүрд гэж юу юм бэ? Бидний одоо ямар одоо бие эрхтэн байлаа гэхэд алийг хариуцдгийг, сэтгэл зүйн байлаа гэхэд алийг хариуцдгийг. За асуул амьдралд юу нь муу юм, юу нь сайн ингээл ингээд их ойрхон анхан шатны л асуултуудыг асууж
ингэж ярилцлаа. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр сонсогч та бүхэн сонирхсан асуултаа санал сэтгэлдээ одоо энэ подкастын доор бас бичээд агаарай. Та бүхний саналуудыг бүгдийг уншдаг, талархаж байгаа шүү. Хамт байсанд баярлалаа. Хөтлөгч Аймаа хамт байлаа. Зочинтой маш их баярлалаа. За баярлалаа. За.